Монгол орны өнцөг болон бүрт Монголын үндэсний олон нийтийн радио телевизийг сонсож үзэж байгаа та бүхний энэ үчи амгалан гэрье. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран бэлтгэдэг сүлд нэртэй хөтөлбөрийг радио, телевизийн үзэгчид, сонсогчид сайн мэднэ. Энэ удаагийн нэвтрүүлэгтээ бид Монгол Улсын ерөнхийлөгч Захаагийн илбүү доржийг шууд ярилцах тахимдаа ураад байна. Таны бидний урилгыг хүлээн авсан танд талархлаа илэрхийлье. За баярлалаа. За ингээд Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр орон даяар шууд явж байгаа ярилцлага эхлэе. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг Монголын үндэсний телевизийн сэтгүүлч Оюун Чимэг, за Монголын радиогийн сэтгүүлч Баяр сайхан Миневи хөтлөн явуулах гэж байна. За тэгээ эрхэм ерөнхийлөгчөнд энэ ороо амгалан алтгая. Тэгээ 2 хоногийн дараа бид төрийн эрх барихтээд байгууллага сонгоно. Тэгээ өөрөөр хэлэх юм бол сонгогч олон төрөө байгуулах гэж байна. Тэгээ ер нь шинээр байгуулагдж байгаа төрөөс хүн бүр нэгийг хүлээж, нэгийг хүсэж байгаа. Тухайлах юм бол та юу хүсэж, юу хүлээж байна? За эрхэм хүндэт нийт ард иргэдийнхээ энэ орон түмэн амгалан алтгая. Энэ удаагийн сонгуул бол улсын их хурлын хувьд манай төрийн эрх барих одоо дээд байгууллагын хувьд 90 оны 6 сарын сонгуулийг оролцуулаад 7 дахь удаагийн сонгуул болж байгаа. Тэгэхээр ер нь эргээд түүхээ харах юм бол сонгуул бүхэнд манай улс урагшаа одоо алхаж исэн. Ардчлалын төвшнээр, шийдэх асуудлынхаа төвшингээр урагшилж исэн гэж ингэж харж болно. Би хувьдаа энэ сонгуульч гэсэн мөн тийм амжилттай үр дүн авчирна гэж ингэж бодож байгаа. Тэгээд нөгөө талаас энэ удаагийн сонгуулийн дараа одоо үр дүнгээс хүлээх хамгийн чухал зүйл бол Монголын ард түмний хувьд, манай улс орны хувьд тулгамдж байгаа асуудлуудыг эрчимтэй шийдэх 4 жилийг л хүлээж байгаа. За би дараагийн асуудал. Төрд хүн ер нь хэцүү ажил хийх гэж л ирдэг шүү дээ гэдэг үг бол таны үг. Тэгэхээр та энэ өнгөрсөн 3 жилд ямар хэцүү ажлыг эхлээд барьж авав? Ер нь эрен билүүл яг юу нь хэцүү юм бэ? Тэгэхээр ер нь төрд ягаад хүн ажиллах гэж ирдгийг улс төрийн албан тушаалтан ч гэдэг юм уу, төрийн албан тушаалтан гэдэг ингээд ирэхэд миний боддгоор болвол энэ олон түмний өмнө тулгамдж байгаа асуудлыг шийдэл гэж ирж байгаа. Улс орныхоо хөгжил дэвшил би хөв нэмэр оруулах гэсэн юм а гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр улс орныхоо хөгжил дэвшил хөв нэмэр оруулъя гэвэл тэр улс орны хөгжил дэвшил цаад болж байгаа асуудлыг арилгах гэж. Тухайлбал би ерөнхийлөгчөөр ажиллахдаа, ажиллаж эхлэхдээ тийм л бодолтой байсан. Би 2009 оны 6 сарын 18-нд тангараг өргөж исэн. Тэр тангараа өргөсөн тэр хурал дээр хэлсэн үгэндээ хэлж исэн. За өнөөдрөөс эхлээд энэ төрийн эрх мэдлийг буруугаар ашигладаг. Одоо хүнд суртал гаргадаг. Энэ авилгал, энэ бүхэнд өнөөдрөөс эхлээд цэг тавья гэж ингэж хэлж исэн. Тэр зөвхөн хэлсэн биш, цаашаа энэ бол үйл ажиллагаа болох ёстой. Шударгаас гэж ярьдаг, ярьж болно, энэ бол гүйцэтгэлийг шаарддаг. Тэгэхээр миний хувьд бол барьж авсан одоо хэцүү ажлууд гэх юм бол шүүхийн шинтгэлийн ажил. Ер нь одоо бид ингээд ажилласаар байгаа, шахаж шаардсаар байгаа, хамтарч ажиллаад шүүхтэй холбоотой 6 хууль баталж чадлаа. Одоо энэ хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд дахиад одоо шилжилтийн шинжтэй тодорхой хугацаа бидэнд хэрэгтэй байгаа. За ингээд цаашаа явж итэл жишээлбэл ашигт малтмын асуудал гараад ирж байгаа. Монгол улсын газар нутгийн бараг тал хувь нь одоо хайгуулын лицензээр хүнд өгсөн байна гэдэг ингэж байгаа. Яг энэ дээр миний мөрийн хөтөлбөр тэр тухай заалт байхгүй байсан ч гэсэн ерөнхийлөгчийн хувьд, төрийн тэргүүний хувьд энд оролцож энэ асуудлыг шийдэхээс өөр аргагүй болж байгаа. Би хувьд ашигт малтмын лицензийг ерөөсөө энэ хайгуулын лицензийн олголтыг зогсооё гэдэг асуудлыг анх гаргаж ирж байхад болгоомжилсан энэ одоо боломжгүй зүйл гэж үзсэн, хуулийн юу илээ гэж харсан тиймэрхүү одоо хандлагууд маш их байсан. Тэгээд аюулгүй зөвлөл дээр ярьж агаад шахаад нөгөө хэрэг шүнтэйгээ ярьж байгаа жишээлбэл энэ асуудлыг шийдэж зогсоож чадсан. Тэгээд ерөөсөө хууль оруулъя. Энэ ашигт малтмын лицензийг зогсоох хууль их хурлаар батлуулъя гэж ингэж оруулж батлуулж исэн. Жишээлбэл энэ үйл ажиллагаа одоо 3 удаа хийгдэж байгаа. Нэг жил гаруй зогсоогоод үзьегээд тэгээд шинэ хууль батлая гэсэн бас амжаагүй. Дахиад дараа нь хийх гэсэн болоогүй. Ингээд хойшлогдоод байгаа. Гэтэл ашигт малтмын хуулиа бариад үзсэн чинь бид нар ер нь асуудлыг их тийм бага хүрээнд хараад тэгээд цөөхөн залттай хуулиар шийдэж явсан орон байна. Одоо ингээд ашигт малтмын өнөөдрийн тавигдж байгаа зорилго өнгөрсөн одоо хугацаанаас бидний олж авж байгаа сургамж энэ бүхнээс харах юм бол асар одоо олон харилцааг зохицуулах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр ашигт малтмын хууль гэхэд одоо 3 маш том хууль. Ашигт малтмал газрын хэвлэл, за бусад асуудлуудыг оруулаад шийдэх хэрэгтэй. Цаашаагаа оруулах, өөрчлөлт оруулах гэхээр бараг 20 хуулинд өөрчлөлт орох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр эндээс ямар нэгэн одоо хэдийгээр шүүмжил сонсох боловч энэнийг улс их орон ард түмнийхээ эрх ашигын төлөө шийдэхээс өөр аргагүй.
За ингээд явж итэл нөгөө л өвөл болохоор Улаанбаатарын утааны асуудал яригддаг. Монголын хүн амын бараг тал хувь амьдарч байгаа. Одоо бол өвлийн цагт зөвхөн Улаанбаатарт биш аймгийн төвүүдэд хүртэл утааны асуудал хүнд болчиход байгаа шүү дээ. Утаа, бохирдол, агаарын орчин гэл. Жишээлбэл энэ асуудлыг санаачилж, хууль болгож, оруулж, хөтөлбөр гаргаж, одоо тэр улсын комисс байгуулж, үндэсний хороо байгуулж зүтгүүлэхээс өөр аргагүй байна. За тэгэл цааш явж итэл үнэхээр харж байхад архины асуудал. Ерөөсөө архитай холбоотой энэ үзэгдлүүд Монголд бүр зан заншил болоод ороод ирсэн. Бүр ёс хэлбэр болоод ороод ирсэн. Бүр ийм болоод ороод ирсэн учраас энэнийг зогсоохоос өөр жишээлбэл аргагүй болж байгаа. Гэтэл дахиад нөгөө талд нь явж итэл байгаль орчтын асуудал. Ер нь мөнгөтэй холбоотой одоо албан тушаалтай холбоотой асуудал аливаа одоо нийгмийн эдийн засгийн бас би хувьдаа тодорхой төвшөнд ажиллаж асуудал шийдэжсэн. Шийдэхэд бол бас тийм хэцүү биш. Яг үнэндээ бол ийм хэцүү асуудлуудыг барьж авч шийдэхийн төлөө явна гэдэг бол тодорхой хэмжээний эрсдэл хийжээж шийдэхээс өөр аргагүй. Би зүгээр боддгийн нэг өдөр ерөнхийлөгчийн ажлыг өгөөд явна. Тэгэхэд миний ард одоо шудраг хуультай шүүх үлдээсэ. Нэг шудраг ёс арай дээрлсэн тийм нийгэм үлдээсэ. Нэг зөв төр үлдээсэ. Төрд хүн баяжих гэж орж ирдэг биш, ашиг хийх гэж орж ирдэг биш. Төрд хүн хэцүү ажил хийх гэж орж ирдэг. Би хувьдаа нэг ийм одоо үг бас өмнө хэлжсэн санаж байгаа бах. Төрд ирж байгаа хүн бол миний жаргалыг та ав, таны зовлонг би авъя. Би үүрье л гэж орж ирж байгаа. Түүнээс биш чи мөнгө төгрөг хийх гэж амралтанд явж байгаа юм шиг ийм маягаар ханддаг бол буруу. Хэрвээ ашиг хийх гэж орж ирж байгаа бол энэ буруу газар шүү гэдэг энэ мессежийг ерөнхийлөгчөөс эхлээд өгөх явдал бол би чухал юм аа л гэж боддог. Тэгэхээр яг сайн таны ярьсантай холбоотойгоор ард иргэдийн дунд нэг ерөөсө газар авсан ойлголт байна л да. Энэ нийгэмд бол ижил тэгш одоо үйлчлэх тийм тоглоомын дүрм алгаа. Мөнгөтэй хүнд үйлчлдэг одоо хууль гэж алгаа. Танил талтай хүнд үйлчлдэг хууль гэж алгаа гэдэг юм. Энэ бол нийт хавтгаад хүмүүс тийм гомдол, бухимдал, цөхрөл байна. Тэгэхээр энэ одоо цөхөрсөн байдал, энэ бий болж байгаа зүйлийг л одоо шийдэх гэж л өнөөдөр улсын их хурлд нэр дэвшиж байгаа хүмүүс би дэвшиж байгаа гэж бодож байгаа. Энэ асуудлыг шийдэх гэж л одоо улсын их хурлд намууд хөтөлбөрөөр дэвшүүлж оролцож байгаа гэж бодож байна. Халамжийн хууль гаргаад мөнгө тараах бол тийм хэцүү асуудал биш шүү дээ. Орж ирж байгаа орлогыг түгээгээд тараах ч юм уу, татварыг 1-2% бууруулах ч юм уу, тодорхой ордыг ашиглахтай холбоотой шийдвэр гаргах ч юм уу, тийм хэцүү асуудал биш. Гэтэл яг сая ярьдаг хүн бүхэн цөхрөөд байдаг. Гэтлээ шийдэж болдгоо. Тэрнийг шийдэх гэхээр эргээд нэг том албан тушаалтны эрх ашиг хөндөгдөж байдаг. Эргээд нэг улс төрийн намын эрх ашиг хөндөгдөж байдаг. Эргээд нөгөө нэг бүлгэллийн чинь эрх ашиг хөндөгдөж байдаг. Ийм л учраас л энэ асуудал хүнд байгаа. Тэгэхээр би хувьдаа энэ асуудал дээр хамтраад ерөнхийлөгчийн хувьд бусад одоо тэр асуудлыг шийдэе гэж байгаа хүмүүс хамтарч шийдъя. Тэгээд би өмнө нь одоо нийслэлийн иргэдтэй нэг уулзахдаа бүр сонгуулиас нэлээд өмнө хэлж исэн. Тэгээд намуудын удирдлагуудад хандаж би бас хэлж исэн. Ерөөсөө эх 4 жилийг бүгдээрээ төрөө засах 4 жил болгоё. Тэ төрөө засах 4 жил болгоё. Эдийн засгийн хувьд манай оронд өсөлт байна. За бусад олон асуудлыг шийдээд явж болно. Төрөө зөв засаал иргэнлүүгээ хандсан бодлого явуулдаг, эрхээ шилжүүлдэг ийм хэлбэрээр ажиллах юм бол энэ бол бүтгэхэр байна. Тэгээд би хувьдаа төрөө засахын тулд нэг юу дутагдж байна, юу болохгүй байна гэдгийг харах хэрэгтэй л дээ. Ер нь манад нэг сүүлийн үед гарсан ололт гэж хэлэх юм бол ерөнхийдөө бол шүүмжлээд юмыг олж харж байгаа. Дээрээс нь бас энэнийг ингэж шийдэх хэрэгтэй гэсэн шийдлүүдийг хүмүүс хараад байгаа. Энэ бол би сайн ололт гэж бодож байгаа. Энэ бол нээлттэй нийгмийн, энэ бол эрхчлөөтэй нийгмийн боломж байхгүй юу? Хүмүүс өөрсдийнхөө үйл бодлыг хэлдэг. Тэгэхээр төрд ямар дутагдал байна гэхээр миний харж байгаагаар эрх шилжихгүй. Энэ эрхийн шилжилтийг хийхгүй. Болж л өгвөл их хурал дээр авчирж асуудлыг шийдэх гэдэг. Болж л өгвөл нөгөө нэг 76 гишүүн мэдэж асуудлыг шийдэх гэдэг. Бүр суудлын мөнгө гэж өөртөө хуваарилдаг. Уг нь тэр мөнгөний эрх мэдлийг орон нутг руу өгөх хэрэгтэй. Боловсон хүчний эрх мэдлгүй, мөнгөний эрх мэдлгүй орон нутгийн удирдлага гэж байж болохгүй. Төвөндөө оролцож асуудлаа шийддэггүй иргэд гэж байж болохгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол эх 4 жилд дарганарт жоохон даруулгатай иргэдэд илүү эрх мэдэл өгсөн ийм хэцүү шийдвэрүүдийг их хурал дээр ирж гаргах хэрэгтэй. Өөр нэг хоёр дахь дутагдал бол миний харж байгаагаар төрийг ашигын юм шиг хардаг. Би сая ярианд товчхон хэлсэн. Гурав дахь дутагдал бол хариуцлага тооцохгүй байна. Тэгэхээр энэ гурван дутагдлыг засахын тулд
бүх хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгээд Монголын төрийг эрх мэдлийн хойноос явдаг төр биш. Албан тушаалтнууд нь эрх мэдэл авдаг биш. Албан тушаалд ирэх юм бол үүрэг хүлээдэг болох. Нөгөө хэцүү ажлыг мэдрүүлэхийн тулд үүрэг хүлээдэг. Манай дандаа эрх цаагаад өгсөн байдаг. Би 100 жилийн аваар улсын хурал дээр хэлсэн үгэндээ маш тодорхой хэлж ирсэн. Хичнээн эрх хаан байна гэж тийм ээ. Хичнээн үүрэг байна нөгөө талд нь. Тэгэхээр одоо энэ байрыг солих хэрэгтэй. Цаашдаа хуулиа гаргахдаа төр ингэж үйлчлэх үүрэгтэй. Төр ингэж ажиллах үүрэгтэй гэдэг. Үүргийг хийж өгөх юм бол үүргээс хариуцлага үүсдэг. Эрхийн тунхаглаад байхад эрхээс ям үүсдэг юм байна шүү дээ. Эрхээс нөгөө нэг шийддэг эрх мэдэл үүсээд түүнийг дагсан муу үйлдэл үүсээд байгаа. Таны би түрүүний хариулттай холбогдлоод нэг асуух гэсэн. Хэцүү ажлын эренбэлчлээ л да та. Тэр дунд авилгыг хэлсэнгүү. Авилга өнөөдөр ямар ч байсан бодтойгоор тодорхой авилгатай Монгол улс тэмцлээ гэж үзэж хүмүүс бас харж байна. Энэ ажлыг ихсэнтэй холбоотойгоор тантай бас хаягдж ярьж байгаа юмуд байна л да. Авилгатай тэмцэхдээ ганц намын гишүүдтэй дэмжиж тэмцээд байна гэдэг ч юм уу тийм ээ. Та энд ямар хариулт өгөх вэ? Тэгэхээр энэ хэцүү асуудал гэдэг түрүү миний ярьсан тэр гурван зүйл бол эргээд харахаар ерөөсөө сайн засаглалтай холбоотой байгаа юм л да. Сайн засаглал гэдгийг дэлхийн нийтээр ойлгохдоо иргэдээ үйлчилдэг, нээлттэй иргэдээ сонсдог, тэгээд иргэдийнхээ одоо хэрэгцээ шаардлагад нийцүүлж ажилладаг ийм засгийг л сайн засаг гэж хэлж байгаа. Хэрвээ энэс өөр юм хийж байгаа засаг бол муу засаг болж өөрж байгаа. Муу засгийг дагдаг юм бол авилгал. Ер нь дэлхийн улс орнуудад судалгаа байгаа. Одоо энэ шинээр ардчил руу орж байгаа, нээгдэж байгаа улс орнууд ихэнх нь ингээд ядуураад ард түмэн ингээд явахгүй тэгээд энэ ардчлаас ухарж байгаа. Ухарж байгаа гол шалтгаан бол ерөөсөө л авилга байна. Тэгэхээр өнөөдөр Монгол улс жишээлбэл ардчилсан орнуудын энэ хамтын нийгмлэгийг даргалж байгаа. Тэгэхээр энэ даргалж байхдаа бидний оруулсан нэг санаачлага бол ерөөсөө авилгалыг үл төвчих байр суурь гэж оруулсан. Олон улсын хүрээнд бол энэ их дэмжлэг хүлээж байгаа. Үнэхээр Монголын энэ санаачлага чухал юм а гэдэг. Тэгэхээр бид нар олон улсад энэнийг ярихаас гадна өөрийнхөө оронд энэ дээр одоо ажиллаж чадсан тодорхой одоо үр дүн гаргасан байх ёстой. Би хувьдаа авилга гэдэг бол тэмцэх юм бол үр дүн гардаг зүйл гэж боддог. Анх одоо 98 онд ерөнхий сайд болоод ажиллаж исэн. Миний тэр үед одоо засгийн газарт ажиллаж байхад хамгийн хүнд барьж авч байсан асуудал бол авилгын асуудал байсан. Жишээлбэл Эрдэнэт үйлдвэрийг тойрсон авилгын асуудлыг хүмүүс санаж л байгаа. 2005 онд ерөнхий сайд болоод гарч ирсэн. Тэгээд ард иргэдээс асуухад хамгийн их одоо авилгадсан салбар хаана байна вэ гэд ингээд асуухад хүмүүс юу гэж хариулж ирсэн бэ гэвэл гайлын байгууллага гэж хариулж ирсэн. Тэгээд гайлын даргатай холбоотой, гайлын удирдлагуудтай холбоотой нэлээд олон одоо ажлууд тэр үед хийгдэж ирсэн. Тодорхой хүмүүс одоо ялз юм сонсч ирсэн буруу үйлдэлийнхаа үүднээс. Тэгээд тэнд байсан улсуудад тэр бол маш том одоо сануулга болж байгаа. Би ерөнхийлөгч болж гарч ирээд гайлын удирдлагатай уулзаад за танаа энэ нөгөө авилгын асуудал хэр байна гэдээ ингэхэд нөгөө авилгын төвшингээрээ гайл бол нэгж жагсажсэн бол өнөөдөр 8, 9 дугаар байранд орж байгаа. Хамгийн бага авилгатай газрын нэгээр тодорж байгаа шүү дээ. Гайлд нөгөө шин технологиуд нэмэгдэж байна. Одоо өнөөдөр ер нь гайлын тэр байцаагчдын тэр үйлчлдэг, зайнаас үйлчлдэг одоо тэр бүх системүүдээ нэвтрүүлээд эхэлсэн. Өнөөдөр гайлын авилгын тухай ерөн сонин дээр бичиж гэнэ үү? Би бараг тийм зүйл огт харахгүй байна. Намайг анх гарч ирж байгаа хэдхэн жилийн өмнө энэ тухай бүгд ярьдаг байсан. Тэгэхээр энэс хэн хожиж яах гэхээр Монголын ард түмэн л хожиж байгаа. Тэр гайлаар үйлчлүүлдэг, тэргээр орж ирсэн будаа талхыг бүгдээрээ авдаг. Тэр одоо бүтээгдэхүүн, тэр барилгын бүтээгдэхүүн бүх зүйлийг тэр гайлаар орж байгаа тэр шийдлүүд дээр буруу гар орохгүй бол улс орны хөгжил дэмжлэг үзүүлдэг юм байна гэдг нь харагдаж байгаа. Зүгээр өнөөдөр хүмүүсээс сонсож байхад бид бас чих нээлттэй л байгаа. Одоо өөрөө ч хэлж байна. Ер нь Монгол улс авилгалтай тэмцээд эхэллээ гэж. Тэгэхээр энэс үүдээд яг ингээд асуудал шийдвэрлэх гээд ороход өмнө нь бүр нэг тийм илт хэрэгээр за энэ асуудлыг чинь шийдэхгүй бүр нэг шууд хэлчихгүй ч гэсэн ер нь одоо нөгөө мөнгө яасан бэ нөгөө одоо өгдөг юмаа өгөөч гэж шаарддаг байсан бол одоо нэгдүгээр тэр зүйлийг шаардахаа болсон. Хоёрдугаарт бараг юм өгөх гэхээр авахаа байсан. Гэхдээ наатах чи ингэж авч болохгүй бас энэ тэнд харж байгаа байхаа одоо ч юм хатуу болж байгаа шүү. Хэцүү болж байгаа шүү гэсэн ийм хандлага энэ төрийн албаны доод дунд түвшинд байна гэж. Тэгэхээр би энд нэг зүйлийг хэлэх гэсэн. Энэ бол зөв хандлага. Зөвхөн энэ хандлагаас Монголын ард түмэн л хожно. Түүнээс биш нэг албан тушаалтан, нэг ерөнхийлөгч хожихгүй. Монголын ард түмний хөгжил урагшилнаа. Ер нь Азийн барууд гэж ярьдаг одоо энэ Азийн өндөр хөгжилтэй улсуудыг харж байхад энэ өвчнөтэйгөө тэмцэж энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж амжилт гаргаж ижил урагшаа гисэн байна.
Тэгэхээр авилгалтаа үнэхээр тууштай тэмцэх юм бол үр дүн гардаг. Энэ дээр ганцхан зүйлийг хэлэхэд авилгалтаа тэмцэх ажлыг авилгалтаа тэмцэх газар хийдэг юм шиг яриад байгаа. Ганцхан энэ газрын ажил биш. Их хурл нь тийм үүрэгтэй байх ёстой. Засгийн газар нь тийм үүрэгтэй байх ёстой. Жирийн иргэд тийм үүрэгтэй байх ёстой. Бүх аж ахуйн нэгж байгууллагууд тийм үүрэгтэй байх ёстой. Тэгээд яг өөрөө чинь бас тодорхой асуусан дэндүү намчрахад тэмцээд байгаа юм биш үү одоо гэж нэг ийм хандлага шүүмжил байгаа. Би энэ дээр нэг зүйлийг хэлье. Авилгын асуудал гэдэг бол намын гишүүний асуудал биш байхгүй. Энэ бол эрх мэдэлтэй хүний асуудал. Албан тушаалаа буруу ашигласан хүний л асуудал. Түүнээс биш аль нэг намын одоо гишүүнчлэлтэй холбоогүй. Тэгээд тэнд нь одоо байгаа улсууд өртөж байгаа болвол хууль бус алхам хийцэн байгаа бол шалгагдах шаардлагатай бол шалгагдаад явах ёстой. Түүнээс биш авилгын асуудал бол намын гишүүний асуудал биш ээ. Аль нэг намын асуудал биш. Энэ бол албан тушаалтай эрх мэдэлтэй хүнтэй холбогдож гарч ирдэг асуудал шүү гэдгийг хэлэх ёстой. За тэгэхээр энэ ерөнхийдөө чинь хамгийн эзэн дэрэг данхтай энэ иргэний танхим бий болсон тийм ээ. Таны үед бий боллоо. Тэгээ энд бол одоо өргөн хүрээний хилцүүлгүүд явагддаг. Ард олон хуулийн төсөл аливаа чухал асуудлаар санал бодлоо нэмэрлэдэг. Тэгэхээр би энийг одоо юу шаарддаг хөр иргэд төр барихад бас тийм ээ хууль боловсруулахад өөрийнхөө санаа бодлыг нэмэрлэж байгаа тийм цоо шин жишг гэж ингэж боддог л доо. Тэгээ ер нь та энийг одоо хэр үр дүнганд хэрхэн үнэлж байгаа вэ? Иргэний танхимын хувьд бидний явж байгаа энэ зам одоо үндсэн хуулиар бид одоо сонгож авсан энэ замд бүрэн нийцж байгаа. Бидний бүр хийх ёстой ажил л гэж боддог. Тэгэхээр энэ ажил бол өмнө нь ер нь хийгдэг байсан. Тэгэхээр энэнийг бид эхлэх хэрэгтэй. Миний нэг хэлэх дуртай үг байдаг. Иргэн нь оролцдог, иргэний нийгэм гэж байж болох. Одоо бид иргэний нийгэм байгуулна гэдэг. Тэгвэл иргэн нь оролцдог бол тийм нийгэм хэрэггүй. Хүн нь эдэлдэг, хүний эрх гэж байх хэрэггүй. Хүн нь тэрнийг яг эдэлдэг байх ёстой. Эдэлнэ гэдэг бол эрх шилжинэ гэдэг бол тэр нэг шийдвэр гаргах одоо тэр лиценз юм уу зөвшөөрөл бусдад шилжиж гэнэ гэсэн үг. Өмнө нь төрийн ордонд орж ир дарга нартаа уулзахад Поровскийн товчоогоор ороод тэгээд дамжаад нэг хуудас цаастаа тэгээд тодорхой 15 минут 20 минут гэж бичүүлээд хурдхан уулзаад гардаг байсан. Одоо бол хилцэж байгаа асуудал дээр орж ирээд хар тамхины асуудал хилцчихэд ашигт малтмалын асуудал гэж орж ирээд тэрэнд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа. Тэрэнд өөрийн хэлэх үгтэй хүмүүс орж ирээд чөлөөтэй бүртгүүлж орж ирээд тэгээд түүнийг ярьдаг болж байгаа. Иргэний танхим дээр зарим явж байгаа мэдээллүүд бол радио телевизээр одоо дамждаг шүү дээ. Нэггээр хэлбэл нийтээрээ оролцдог. Ингэж л шийдэх хэрэгтэй. Энэ ажлыг цаашдаа аймагуудад хийх ёстой, сумуудад хийх ёстой. Ихэнх аймагт иргэний танхим байгуулагдсан. Одоо сумууд руу орж ийн л да. Би орон нутагт очиод удирдлагуудад хэлдэг юм. Амар байдаг юм аа. Иргэдээ оролцоод асуудлаа шийдүүлчих. Та нар ямар нэг шийдвэр гаргачаа тэрнийг хэн нэгэн хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Хүмүүсийг оролцуулаад санаа бодлын сонсоод тусгаад асуудлыг шийдчих юм бол тэр шийдвэр чинь биелэхтэй амархан байдаг. Тийм биз? Гэхдээ одоо та өөрөө оролцсон шүү дээ. Таны сандлыг авсан, энд ингэж туссан, та бүхний оруулсан сандал ийм зохицуулалтаар орлоо гэж ярихад тэр шийдвэр өөрөө хэрэгждэг. Дарга нарын өөртөө бэлтгэсэн хуулийг бол дарга л хэрэгжүүлэх байх. Иргэд хэрэгжүүлж чадахгүй шүү дээ, мэдэхгүй учраас. Тэгэхээр иргэд өөрсдөө гаргаж ирж байгаа санаачлага түүнийг хууль болгож байгаа бол одоо жинхэнэ иргэд түүнийг хэрэгжүүлнэ. Тэгэхээр энэ бол манай одоо нийгмийн явж байгаа замд асар нийцтэй зүйл. Бид нэг иргэдийн төлөөлөгчдийн хурал гээл жилд нэг 2 удаа хуралддаг ч юм уу, ямар ч үүрэггүй нэг засаг дарга нэр дэвшүүлдэг, дээрээс тавиад өгсөн төсвийг нэг хэлцэх ийм нэр ор төдий байлгаад байгаа. Цаашдаа бол энэ иргэдийн оролцоогоор иргэний танхимын хэлбэрлүү энэ механизм руу ороод бүр хуульчлагдаж энэ үйл ажиллагаа бол цаашаа явах болно гэсэн ийм л зүйл байна. Тэр өнөөдөр яг сонгуулийн өмнө бол засаглалын олон хувь нэмрийн тухай яриа гарч байна. Нэр дэвшиж байгаа улсууд одоо хариуцлага хэрхэн үүрэх тухай их ярьж байна л да. Гэхдээ сонгосон гишүүнтэйгээ хариуцлага тооцож чадахгүй 4 жил өнгөрчлөө гэд бохимддаг иргэд байсаар л байна. Энийг яаж өөрчилж болох вэ? Тэгэхээр би зүгээр энэ бол ард иргэдээс болж байгаа зүйл биш гэж хувьдаа бодож байгаа. Гэхдээ сонгогчид бид ард иргэд бол нэг зүйлийг маш сайн ойлгох ёстой. Төрийг ард түмэн сонгогчид бүтээдэг. Өнөөдөр улсын их хурлыг одоо цөөх хоногийн дараа сонгох гэж байгаа бол тэр төрөө ард түмэн маань бүтээх гэж. Хэрвээ тэнд одоо ард түмний оролцоо идвэх санаачлага бага байх юм бол тэр төрийг албан тушаалтнууд бүтээн. Тэр хүнд сурталтнууд бүтээн.
Тэгвэл ард түмэн тэр одоо төрийг бүтээх ёстой. Би зүгээр саяын хэлсэн зүйл дээр манай иргэд одоо олон нам ингээд оролцоод иргэд нэр дэвшүүлээд явж байгаа улсуудыг харж байхад жишээлбэл олон сайхан санаачлалууд хэлж байна. Нэлээд олон зүйл нь байр суурь нь одоо ойролцоо тал талаас нь ярьж байгаа. Би хувьдаа энэ сонгуулийн үйл ажиллагаа гэдэг бол Монголын ард түмэнд бас ардчлалын маш том одоо сургалт болж байгаа. Ер нь бол ард түмэн бас нэг урагшаа алхаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд энэ иргэдээ одоо гишүүнээ сонгох гээд төлөөлөгчөө сонгох гээд гишүүнээ сонгох гээд ингээд уулзаад ярилцаад санал солилцоод эднэр нь очиж тайлан тавиад хүмүүс одоо өөрсдөө тулгамдж байгаа асуудлаа яриад нэгтгэхэд шийдвэрлэх арга замаа тодорхойлж байгаа. Хамгийн гол нь тэр яриад байгаа зүйлээ гишүүн болж орж ирээл эхнийхээ өдрөөс хийх хэрэгтэй. Манай нэг дутагдал байдгийн гишүүн болж ирээл бүрэн эрхэн баталгаажхаар цаашаа яаж эрх мэдлийг нэмэгдүүлэх вэ? Одоо гадаад явахдаа яаж олон удаа явах уу? Яаж одоо томхон одоо нэг л бусдын одоо мөнгө төгрөг тэр албан тушаалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх үү? Тэрнийг шийдвэрлэхэд их мундаг болж орж ирээл яг түрүүчийн миний ярьдаг ард түмний өмнө тулгамдж байгаа асуудлыг шийдэхдээ хойрог болчдөг. Албан тушаал мөнгөтэй холбоотой асуудал дээр бүр одоо хурдны мөр шиг юмнууд давхилдж идэг. Яг одоо тэр иргэдийн эрх ашигтай холбоотой, тэр шүүхийн шинжилттэй холбоотой, тэр шудраг ёстой холбоотой, тэр утаатай холбоотой, тэр ашигт малтмлын лицензийг зогсоохтой холбоотой, журмлахтай холбоотой, байгаль орчны тэр олон шаардлагуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал болохоор л хоошоо сууж эхэлдэг. Тэгээд 4 жил идэх бахта байжгаад тэгээд үлдэж байгаа 4 сард нь бөөн одоо асуудлыг шийдэх гэж ингэж гүйлддэг. Тэгээд сонгуулийн үеэр одоо их сайн асуудал шийддэг улсууд болох гэж оролддог. Энэ дутагдал байгаа. Тэгэхээр 4 жилдээ л ажиллаа хий. Ерөөсөө ажиллаа авсан эхний өдрөөсөө л ард түмэндээ юу амлаж ирсэн. Би хувьдаа их хурлын гишүүд өмнө нэг хэлж ирсэн. Сонгуулийн үеэр та бүхэн ард түмэнд юу амлаад явж ирсэн тэр видео бичлэгээ үзээ. Тэр телевизийн бичлэгүүдээ үз. Тэр цаасны тэмдэглэл мөрийн хөтөлбөрөөр эргэж нэг унш. Тэр аудио бичлэгээ хийж аваад нэг сонс. Ер нь бол нэг сард нэг удаа юм уу 7 хоногт нэг удаа би чинь тэр үед юу ярьж явлаа гэдгээ эргээд нэг харчиж явах бол маш их чухал байдаг. Тэгээд тэндээс таны хийх гэж байгаа ажил, тэндээс тэр ард түмний хүсэж мөрөөдөж байгаа зүйл л гарч ирнэ. Яг энэтэй холбоотой асуулт байна л да. Ер нь төрийн хийх ажил гэж одоо юу вэ тийм ээ? Тухайлбал юм улсын их хурлын гишүүд хоригтой бүтээн байгуулалтын хүүхдийн цэцэрлэг баримт, сургуулийн өргөтгөл, засвар гээл тийм ээ? Ийм ажлуудыг яриад байдаг. Эсвэл хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэж өгнө гэдэг. Энэ нь их хурлын гишүүд за яг ер нь бид нар сонгуул ярьж байгаа учраас сөгчлөө л дөө. Зөвхөн ер нь энэ одоо эрхэм гишүүний хийх ажил мөн үү биш үү? Энэ төрийн хийх ажил мөн үү биш үү гэж. Яг энэ одоо хамгийн чухал би бол асуудал хөндөгдөж байгаа. Одоо бүр сүүлдээ эрхэм гишүүд бол тодорхой одоо мөнгийг өөрсдийнхөө нэрэн дээр тавиад тэгээд өөрийнхөө нэрээр одоо энэ эмнэлэг бариулна тэр сургууль засуулна гэж явдаг аж ахуйн ажил хөөцөлдөг ийм болчиход байгаа. Тэгэхээр улсын их хурлын гишүүн бодлого тодорхойлж байгаа улсуудын гаргах шийдвэр бол дахиад миний хэлж байгаа тэр төрийн эрх мэдлийг багасгаад олон түмэнлүү тэр эрх мэдлийг шилжүүлэх ажлаа уг нь хийх ёстой. Өнөөдөр жишээлбэл ягаад хүмүүс ядуу байна вэ? Хэдүүлээ аваад үзье л дээ. Яаж ядуурлаас гарах вэ? Тэгэхээр хүмүүс ядуу байна. Үнийн өсөлт яваад шүү дээ өнөөдөр. Үнийн өсөлт ягаад бий болоод байна? Ягаад мах өнөөдөр 10,000 төгрөг хөрвэ гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр ямар учраас энэ асуудлыг шийдэхгүй вэ? Өмнө нь хавар хаварт бас махны үн нэмэгддэг л байсан шүү дээ. Энэ жил бүр их нэмэгдэж байна. Тэгэхээр энэ юунаас болов гэд ингэхээр бүр хараад байх юм бол манай ард иргэд дээр нь жоохон ажил бизнес хийх гэж оролддог жижиг дунд бизнестэй худалдаа наймаа хийдэг хүмүүс хоёр талаас ингэж шахагдсан байгаа. Нэг талаас төрийн дарамтанд ор. Нөгөө төр юм хийж яах гэдэг бол танилтай талтаа дарганар л хийж байгаа шүү дээ. Тэд нар өөрсдөө олгож өөрсдийнхөө танилтал бизнесүүдээрээ хөгжүүлж тэндээс юм унгаж байгаа. Нөгөө талаас нь том хөрөнгө оруулагчид гээд нэг баахан одоо юу авцсан хөнгөлт авцсан улсууд. Тэгээд энэ хоёрыг л дагсан улсууд төр юм уу тэр хоёрыг дагсан хүмүүсийн амьдрал гайгүй байдаг. Дунд нь амьдралаа болгоод явах гэж байгаа улсуудын амьдрал үнэхээр нөгөө хадан тавчуулагдсан халиуны зулцэг гэдэг шиг болж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс үүсээд нөгөө одоо юмны нөгөө ядуурл гарч ирж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бид нар харж шийдэх хэрэгтэй. Ягаад юмны үн ийм өндөр болж байгаа нэхээр бид үйлдвэрлэлээ дэмжихгүй байна. Бид одоо юмаа үйлдвэрлэлээ дэмжих энэ бодлогыг өнөөдрөөс эхлээд хэрэгжүүлэх ёстой. Ягаад юмны үн өндөр болж байгаа нэхээр бензиний асуудал дээр жилдэл гардаг би өмнө нь хэлжсэн нөөцийнхөө савыг бариад
гаднаас боломжтой үед нь бензинээрээ нөөцийнхөө савыг дүүргээд Монгол улс наад зах нэг 3 сарын бензиний нөөцтэй болчих хэрэгтэй. Гадаад зах зээл дээр юм хөдөлж явахад тэр дотооддоо өмнө нөөцлсөн нөөцөө зараад тэр одоо үнийхээ бодлогыг зохицуулж болно. Махны асуудал энэ бол өмнө нь хийдгэл байсан. Нөгөө хөдөө орон нутгаас мах бэлтгэж байхад малчидтай өгөөд шууд харьцаад тэр үнээр нь ахиухан зах зээлийн үнээр нь махаа сайн бэлдэж аваад тэгээд нөгөө дутагддаг хаврынхаа улирлж гаргаад ирэх энэ ажлыг шийдэх ёстой байхгүй. Тэгэхээр яг ийм амьдрал тулгамдсан энэ асуудлыг шийдэх гэж их хурлын гишүүд ирж идэг юм аа. Ийм асуудлыг шийдэх гэж тэр иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүмүүс сонгогдож байдаг юм аа. Тэгэхээр энэ ажлуудыг хийх хэрэгтэй гэдгийг л одоо хэлэх гээд байна. Тэр татаруу ярианд угаасаа шудраг ёс гэдэг бол нээлттэй ил тод байхын тухай энийг одоо ерөөсө хүмүүс энэ онлыг бол их сайн мэддэг юм шиг л болоод байна л да. Гэхдээ ингээд яг гаднаас нь харахаар хэвлэл мэдээлэл тийм ч бас ил тод биш. Одоо байгууллагуудыг л харахад вебсайттай сайттай тэнд нөгөө ямар шийдвэр яаж гарсан гэдэг нь тодорхойгүй. Тэг яаж энийг нээлттэй болгох вэ? Энийг улсын хурлын хэмжээнд ч тэр бүх шатанд нь би зүгээр өмнөх ярьсан асуултан дээр бас нэг үргэлжлүүлээд үний өсөлтөн дээр жишээлбэл манайх ингээд төмөр замын гарц гэхэд ерөөсөө хойд хөрш рүүгээ нэг гарч байгаа, урд хөрш рүүгээ нэг гарч байгаа. Замын үд дээр очиод өмнө 3 жилийн өмнө яригдчихсэн асуудал өнөөдөр хүндрэл үүсгэж байгаа. Одоо нөгөө цаат талаас 8 урсгалаар одоо машин бараа орж ирж байгаа шүү дээ. Манай энэ талаас хүлээж авдаг 2 урсгал. Цаат талаас 80 одоо литр одоо ус орж ирж яхад наад талд нь 20 бетон тавьчихсан сууж байгаа байхгүй. Тэр 8 урсгалыг тосуулаад манайх 8 урсгал хийх ёстой. Өнөөдөр тэнд барилгын материал ирээд төгжигдсөн. Өнөөдөр тэнд хүнсний бүтээгдэхүүн ирээд төгжигдсөн. Өнөөдөр энэ ард иргэдийн хэрэглээний юм ирээд төгжигдсөн. Тэнд төгжигдээд тэгээд удаад төлбөр түрээс төлөөд ирэхээр дахиад энэ үнийн өсөлтийг асар их бий болгож байгаа. Энэ орон сууцтай холбоотой. Тэгэхээр нэгдүгээр тэр дэд бүтцийнхээ асуудлыг тэр жижигхэн асуудлыг хурдан шийдчих ёстой байхгүй. Тэгчээд дараагаар нь юу вэ гэхээр цементээ дотроо үйлдвэрлэх асуудлаа бид шийдээд аж ахуй нэгжээ дэмжиж хэрэгтэй. Энэ төмрийн хөдрийг гадагшаа зөөж гаргаад байгаа. Төмрийн хөдрөө гадагшаа зөөж гаргадаг биш. Дотроо эцсийн бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Энэнийг яг хариуцж байгаа улсуудаа өгн шийдчих ёстой юм л. Ерөнхийлөгч гэж гарч ирээд энэ бүх асуудлыг хэлээд байх гэцүү, нэг хэлэхгүй байх гэцүү. Гэхдээ шахаж шаардаа шийдвэрлэх гэж би жишээлбэл төмрийн одоо хөдөр гарч байгаа дээр татвар тавих ёстой гэдэг байр суурийг 3 жил илэрхийлээд одоо чадахгүй л байна. Нэг өдөр харсан чинь манад байсан төмөртэй уул урд нүгэд очсон байх вэ. Бид энэ төмрөө хайлуулнаа. Төмөр гэдэг одоо стратегийн гол бүтээгдэхүүн гэд бодсон чинь нөгөө барилгын одоо гол бүтээгдэхүүн гэд бодсон чинь нөгөө төмөртэй уул нь гараад явцсан байх вэ. Энэнийг эцсийн бүтээгдэхүүн болгох дээр жишээлбэл засгийн газраас шахаж ажиллах хэрэгтэй. Иймэрхүү маягаар л одоо явахгүй бол үнэхээр болохгүй. Тий. Одоо түрүүний асуултанд хариулах уу эсвэл би өөр асуулт авах уу? Аль нь ч бол. Тий. Тэгэхээр нээлттэй байх тухай би асуугаад байна л да. Өнөөдөр төрийн ямар нэг байгууллагад гарч байгаа шийдвэр тэгэхээр нээлттэй байх дээр бид нар хуулиудаа гаргахгүй болохгүй мөлий. Өнөөдөр жишээлбэл зөвхөн шүүхтэй холбоотой 6 том хууль батлагдаад араас нь дахиад 10 гаруй хуулийг бид баталж ээж шүүхийн шинжилгээг ярих хэрэгтэй болж байгаа. Өнөөдөр цагдаагийн байгууллагатай холбоотой жишээлбэл нэг л хууль байгаа. Гэтэл өнөөдөр цагдаагийн байгууллагатай холбоотой 3 хууль батлаад дахиад араас нь дагалдсан 3 хуулийг баталж гаргахаас өөр аргагүй. Манай цагдаагийн байгууллагын тухай хууль гэж байдаг болохоос цагдаагийн албан хаагчийн тухай хууль байхгүй. Улсын их хурлын гишүүний тухай хууль байгаа, эрх зүйн байдлын тухай гэж. Гэтэл хөөрхий цагдаа дээр яваад очихоор цагдаагийн тэр одоо эрх зүйн байдлын тухай хууль гэж жишээлбэл байхгүй л байна. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар асуудлыг ингээд аваад үзэхэргүй бид нар ч өмнө нь нэр нь яаж болж исэн юм бэ гэмээр харагдаж байгаа. Өнөөдөр шүүхийн байгууллага дээр ингээд харж байхад энэ 6 хууль ороод хэрэгжихэд энэ хуулиуд хурдан хэрэгжээсэ. Үнэхээр нэг сайхан болох нь дээ. Үнэхээр энэ зохицуултууд зөв явж гин гэж. Яг тэр нээлттэй холбоотой асуудал дээр бид нар тэр нээлттэй байдлыг яаж бэхжүүлэх вэхээр дээрээс эхлээл хиймээр байгаа. Улсын их хурл хамгийн түрүү нээлттэй сонсголын тухай хууль гэж батлах ёстой. Одоо нэг 7 сарын 1-ний асуудлаар нэг нээлттэй сонсгол гэж болж исэн да тийм ээ. Энэ бол өнгөрсөн их хурлын хийсэн их сайн ажил гэж би боддог. Гэхдээ тэрний хуульчлах хэрэгтэй. Тэр асуудал дээр орж ирээд үг хэлж байгаа, мэдүүлэг өгж байгаа их хурлын гишүүдийн ард түмний төлөөллийн асуултанд хариулж байгаа хүмүүс бол тангараг өргөдөг. Би зөвхөн хуулийн дагуу үннийг хэлнэ гэж.
Тэгээд үннийг хэлээгүй, үнэн хэлээгүй байх юм болвол худлаа хэлээд юм уу ингээд булцааруулаад өнгөрсөн байх юм бол дараа нь шууд ажилласаа өөрчлөгддөг. Гэхдээ өнөөдөр манай их хурл чинь нэг сайттайгаа хариуцлага тооцох гэж 2 3 удаа оруулаад чадахгүй. Засгийн газартайгаа ярих гэл нэг тийм найр хөрөмгийгээ суудсан юм шиг сууж явсаар байгаа л ийм хүндрэлтэй байдалд орж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлага гэдэг бол нээлттэй байдлаар дамжиж орж ирдэг. Тэрнийг цаасан дээр хуульчилж оруулж шийдэх хэрэгтэй. Энэнийг хүсэхгүй л байна. Жишээлбэл их хурлын гишүүн засгийн газрын гишүүн байх хэрэггүй. Гэт би хууль санаачлаад оруулсан. Сая их хурл завсарлахаас өмнө энэ хуулийг батлан шүүгсэн, батлаагүй. Тэгэхээр энэ лүү уг нь баталж өгөөд дараачийн их хурлд одоо засгийн газар байгуулахад үнэхээр их хурлын гишүүнээс одоо ганц 2 хүн сайд болдгийн болвол одоо нэг профессионалыг ашиглаж байгаа учраас бүр боломжтой болж байгаа л доо. Араас нь гүгээд дараачийн хүн их хурлын гишүүн болчих боломжтой. Тэгэхээр ийм маягаар шийдчих юм бол их хурлын гишүүн биш засгийн газрын гишүүн гэдэг бол тэр хүний чих зөөлөн, тэр хариуцлага, ажилдаа хандж байгаа хариуцлага шал өөр болдог. Их хурлын гишүүн 76 гишүүн дотор 18 засгийн газрын гишүүнээ оруулаа суулгацсан ерөнхий сайд бол тэр юунаас ч яах хэрэггүй. 18 гишүүн наадсах нэг 2 их хурлын гишүүнтэй харьцаж байгаа шүү дээ. Тэгээ ямар ч хариуцлагын тухай асуудал байдгүй. Юунаас ч айдаггүй. Тэгээ тэр том 2 их мэдлийг нэг хүн дээр аваач хийцэн. Өнөөдөр их хурлынхаа гишүүний ажлыг нэр төртөө гүйцэтгэж чадахгүй байж дээр нь нэмээд засгийн газрын гишүүний ажлыг яаж хийх гээд. Тэгэхээр энэ хуулийг жишээлбэл энэ зарчмыг хатуу баримтлаад энэ их хурлын сонгуулийн дараагаас энэ хариуцлагын системийг бий болгоод ингээл явах юм бол ард түмэнд төрдөө итгэж эхэлнэ. Энэнийг хийхгүй ингээ хамтраа суудсан нийлээд одоо найрын дундаа хариуцлагын асуудлаа хайчаад өөр юм руу гүйлдээд байх юм бол хүмүүс шүүмжлэхгүй байхын аргагүй л байхгүй. Тэгэхээр нэг юм үг байна л дээ. Дарга байхдаа шудраг бай, тийм ээ, эрх мэдэлтэй байхдаа асуудлыг шийдэж бай гэж та хэлж ирсэн. Энийг би санаж байна. Тэгэхээр ерөн зүгээр энэ асуудлыг одоо яг жухам ингэх боломжийг хаагаад байгаа юмуд нь юу вэ? Энэтэй холбоотойгоор одоо эрх зүйн зохицуултууд хийх, шинэ хуулиуд батлах тийм ээ, нэн зэргүүлтийг тодруулаад байх гэдэг. Ер нь иргэдийн зүгээс одоо маш их шахалт хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Дээрээс нь их хурл дээр ярьж байгаа асуудал шийдэж байгаа энэ байдал бол нэг нь ард иргэдэд нээлттэй ингэж явдаг учраас иргэд маань өнөөдөр хэн хэмбэ гэдгийг ер нь сайн мэдж байгаа. Одоо хэн багаа сольж зүүж гэн, хэн жишээлбэл өөрийнхөө ажилд илүү хариуцлагатай болоод урагшилж гэн, ямар улсууд асуудлыг одоо тэр хүндрэлтэй асуудлыг шийдэхийн төлөө явж гэн, ямар улсууд нь зөвхөн өөртөө ашиг олохын төлөө явж гэн гэдэг энэ зүйлүүдийг бол хүмүүс ялгаж харж байгаа гэж би хувьдаа боддог. Тэгэхээр хамгийн гол механизм бол иргэдээр шахуулах. Нөгөө талд нь тэр нөгөө шийдэж чадахгүй байгаа буруу шийдээд байгаа улсуудаар асуудал шийдвэрлэх хэрэггүй байхгүй. Тэр эрх мэдлийг л орон нутг руу өгчгэлтэй. Орон нутгийн татварын системийг бий болгоод их хурл жишээлбэл ийм татвар байж болно. Энээс одоо доошоогоо энэ хүртэл орон нутаг татвараа зохицуулаа. Ийм төгрөгний хүрээнд төсвөө зохицуулаа. Энэнийг зохицуулахын тулд иргэдээ оролцуулж шийдээ. Одоо танаа жишээлбэл 1 тэрбум төгрөгний татварын хуримтлал аймаг дээр бий болсон бол энэ дээр аймгийнхаа иргэдээс санал асуулга явуулаад шийдээч гэдэг юм уу тийм ээ. Тэрнийг нээлттэй ярих юм бол энэ их хурл руу тийм ээ тэнд нэг цонхны шил хагарснаас болж тэнд нэг эмнэлгийн одоо машины дугуй хагарснаас болж энд ярьж хэрэг ерөөсөө байхгүй. Тэгэхээр нэг зүйлийг манай гишүүд сайн ойлгох хэрэгтэй. Юмыг авчирж өөрлөгөө овоолох тусам тэр чин дандаа муу үр дагавар тэгээд дээрэс нь одоо муу шүүмжлэлийг дагаж ирдэг юм шүү. Тийм учраас эрх мэдэлтэй байгаа хүн гэдэг бол тэр эрх мэдлийг айл болох олон хүн лөө чиглүүлж оруулж юм шийддэг тэр юмнууд руу оруулчаал тэгээд өөрийнхөө байр суурийг зөв тодорхойлчоод сууж яхад ажил хийхэд хүртэл амар байхгүй. Тэгэхээр энэ лөө орох хэрэгтэй яг ийм байдлыг бас хуулиар хийх хэрэгтэй. Нөгөө талаас нь шахаж шаардаж л хийх хэрэгтэй болж байгаа юм да. Та сая тэр их хурлын гишүүн засгийн газрын гишүүн байж болохгүй тухай хувь санаачлаад батлагдахгүй л байна гэж ингэж байна. Жишээлх юм бол энэ мэтийн олон асуудал дээр улс төрийн нэр зориг, улс төрийн хүсэл эрмэлзлийн тухай ярьдаг болчлоо л доо. Улс төрийн хүсэл эрмэлзэл шаардж байгаа тийм асуудал их олон байна уу таны харж байгаагаар?
Ер нь яг зүгээр саяхан ярьдаг асуудлыг бол бид нар шийдчих хэрэгтэй. Тэр бол их хэцүү асуудал биш. Би бол энэ шийдэгдчих байх гэж бодож байгаа. Өнөөдөр хариуцлагын асуудлыг өнөөдөр одоо төрд ажиллаж байгаа энэ үйл ажиллагаа болохгүй байгааг ард иргэд шүүмжилж байгаа. Би хувьдаа эндээс хүмүүс сургамж авсан баха. Хүмүүсийн чихэнд тэр ард иргэдийн шүүмжилт яриа хүрсэн байх гэж бодож байгаа. Дээрээс нь жишээлбэл одоо улсын их хурл руу зүтгэж байгаа тэр байдлуудыг хараад байхад зарим нь улсын их хурлын улс төрийн албан тушаалыг нөгөө л нэг албан тушаал үнэлээд нөгөө л нэг албан тушаал үнэлгээ бий болгоод тэр нь ингээд улс орон даяар одоо нөгөө өвчин мэт тархсан энэ байдлыг үргэлжлүүлэх гэж түүнд амтсан маягаар бас зүтгээд байгаа. Хэрвээ та тэндээс одоо албан тушаал үнэлэх тэндээс одоо ашиг олох гэж орж ирж байгаа бол гариг андуурсан байна. Ийшээ зүглэх хэрэггүй шүү гэдэг үгийг би өмнө нь хэлж ирсэн. Жишээл их хурлын гишүүний одоо юутай холбогдсон, дархлаатай холбогдсон асуудал биш одоо гишүүний. Тэгэхээр энэ зүйлийг өнгөрсөн их хурл одоо энэ эрхээр шилжүүлж байгаа их хурлыг нь шийдсэн. Гэхдээ шийдэх дээр нэлээд хэтрүүлж шийдсэн юм шиг байна. Тэгээд үндсэн хуулийн цэцлэр очиод тэр дархлаатай холбоотой зохицуулт нь бүр алга болсон. Одоо тэр дархлаатай холбоотой ямар нэг зохицуулт байхгүй үндсэн хуулинд байгаа тэр өгүүлбэрээр зохицуулагдаж явж байгаа. Тэгэхээр тэрнийг хуулиар зохицуулна гэж байгаа. Яг би тэрэн дээр нь хууль санаачлаад оруулсан байна. Хэрвээ одоо хууль хяналтын байгууллагаас тэр одоо гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах үйл явцад нотлогдож байгаа бол улсын их хурл тэр асуудлыг тавихад шууд тэр гишүүн чөлөөлөгдөж байгаа шүү дээ. Тэр дархлаа зогсож байгаа шүү дээ. Тэр одоо тодорхой хэмжээнд бүрэн эрхийн төдөлзүүлэх ёстой. Манад болохоор улсын их хурл руу ийм асуудал бариад ороод ирэхээр юу гэж өөдөөс нь одоо хэлдэг вэ гэхээр эн чинь нотлогдохгүй байна. Эн чинь үндэслэлгүй байна. Тэгэхээр тэр үндэслэл нотлохоог нь хуулийн байгууллага гаргадаг. Түүнээс биш их хурл гаргадаггүй. Тэр боломжийн тэр хууль хяналтын байгууллагад олгох хэрэгтэй. Дээрээс нь тийшээ явж байгаа улсууд нэгэнт гариг андуураагүй болвол, ажлаа андуураагүй болвол, хуулийн дагуу амьдарч чаддаг болвол тэр хуулийн зохицуултаас айгаад авах хэрэггүй. Дандаа тийм улсууд ороо суучих байгаа биш шүү дээ. Тэгэхээр иймэрхүү маягаар ард иргэдийн зүгээс тавьж байгаа энэ зүйлүүдийг одоо иргэдийн зүгээс гарч байгаа тэр шүүмжиллүүдэд зөв хариулт өгөөл асуудлаа шийдээд явхад бол Монголын төр нэр хүндтэй ажиллаа хийгээд явах юм боломж байх. Ерөн зүгээр энэ улс төрийн намуудын хууль төрийн албаны хууль байна л тийм ээ. Энэ хуулийг өөрчлөх хэрэгцээ шаардлага ер нь нэн төрөнд байгаа юу? Таны бодол их сонсомоор байна. Ер нь бол бид баг ингээд харах юм бол маш их одоо олон улс төр дотор явсан хуучин хоцрогдсон бүр одоо нийгмийнхаа тэр зохион байгуулалт тэр бүх одоо зүйлдээ ерөөсөө нийцгээ байцсан харилцаанууд бол маш их байгаа. Тэгээд энэ үйл явцууд бол их удаан өөрчлөгдөж байна. Яг үннийг хэлэхэд. Жишээлбэл төрийн алба. Төрийн алба гэдгийг одоо Монголд ингэж орчуулаад төрийн албанд зүтгэн гэдэг үгийг одоо гадны хэл мэддэг улсууд гадны хэл рүү орчуулахаар ерөөсөө гадны хүмүүс бол ойлгодгүй. Гадны хүмүүс тэр албаны тухай юу гэж ярьж байгаа нөхөр нийтийн алба гэж ярьдаг. Нийтийн үйлчилгээ гэж ярьдаг. Тэр нийтийн үйлчилгээ байхгүй олон нийтэд үйлчилдэг үйлчилгээ. Манад болохоор төрийн алба гэж нэрлээд. Тэгээд тэр албанд зүтгэх тухай ойлголт байгаа шүү дээ. Тэгээ би бас чөмгөө дундортол зүтгэх нь барина гэж ингэж ярьдаг. Тэгэхээр тэнд очиж одоо юм уу зүтгэж байгаа юм шиг тэгээд зүтгэх биш. Зүгээр л иргэддээ үйлчлэх ёстой. Би чинь үйлчилгээний ажил хийж байгаа хүн ба шүү дээ. Тэр ямар ажил хийдгүү гэхээр тэр хуулийг хэрэгжүүлэх ёстой. Тэр үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Дээр нь хулгайтай тэмцэх ёстой. Буруу зүйлтэй тэмцэх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ гурван ажлыг урдаа тавиад энд шаардлагатай байгаа хуулиудаа хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн манай төрийн албаны хууль бол үнэнхээр одоо орчин үеийн шаардлагад нийцээгүй байгаа. Зарим аймгийн засаг даргын тамгын газар гээд аваад үзэхэд бараг хормын ордон шиг юм байгаа шүү дээ. Ерөөсөө ах トゥ өнөр танил тална. Тэгэл тэр засаг даргаыг дэмждэг тэр тухайн одоо үеийнх нь зүгээр л найз нөхдийнх нь танил талынх нь авгаа хүүхдийнх нь цуглуулга мэт байж байгаа байхгүй. Ийм байж ерөөсөө болохгүй шүү дээ. Тэгэхээр энэнийг өөрчлөхийн тулд тийм цоо шин хууль хэрэгтэй. Дахиад 2-3 том хууль санаачлах хэрэгтэй. Тэгээд энэ уг нь миний одоо хөтөлбөрт тусцсан юм уу хийх ёстой ард түмэн ерөнхийлөгчөөс шаардаад байдаг ийм зүйл одоо хамгийн түрүүнд шаардаад байдаг зүйл биш байх. Гэтэл харахаар энэ асуудлыг шийдэхгүй болохгүй байна. Тэгэхээр би энэ хурлыг орж ирээд анх одоо засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр батлаад явхад би тэр одоо саналуудаа тэр сайдууд нь хэлье л гэж бодож байгаа. Энэ асуудлуудыг тусгаж өг. Эхний жилээ хэдүүлээ ийм зүйлийг шийдъя. Дараа жил нь ийм зүйл рүү орё гэд.
Тэгэхээр төрийн албыг нийтийн алба болгож өөрөх хэрэгтэй. Сая тэр нийтийн алба, нийтийн үйлчилгээ гэдэг үг оруулах гэж их хурал дээр чинь одоо Тэмүжин гишүүн санаачлаад оруулах гэж нэлээд олон ажил болсон шүү дээ. Тэгэхээр одоо нэг нийтийн алба, нийтийн ашиг сонирхлын тухай хууль. Одоо төрийн албанд ажиллана гэдэг бол ер нь амаргүй болж байгаа шүү. Нөгөө талаасаа тэнд ирдэг намын дарамтыг алга болгож байгаа. Төрийн албан хаагчдад ирдэг тэр хүндрэлийг бид нар багасгах байгаа байхгүй юу? Жинхэнэ мэрэгсэн төрийн албан хаагч бол хинээс ч яах зүйлгүйгээр ямар ч дарамтгүйгээр ажиллах тэр нөхцөлийг бүрдүүлж өгье гэж байгаа. Дээр нь сонирхлын зөрчлийн хууль гэдээ ороод ирсэн. Тэр төр шийдвэр гаргах гэж байгаа. Тэр албан тушаалтан шийдвэр гаргах гэж байгаа бол юуг сонирхлын зөрчил гэж үзэх үү? Зөрчил үүссэн бол яаж хариуцлага хүлээх үү гэд дахиад энэ хууль энэ оны 5 сарын 1-ээс батлагдаад эхэлсэн байна. Тэгэхээр иймэрхүү одоо зүйлүүд, иймэрхүү шин зүйлүүд, зохицуултууд ороод бас алхамаар урагшилж байна. За тэр улс төрийн намын тухай асуудлыг бол дахиад үргэлжлүүлээд ярьж болох байх гэж бодож байна л да. Тэр өнөөдөр болохгүй байгаа асуудлууд, хуулийн хүрээнд шийдэх асуудлууд олон хууль шинжилгээ тухай бид ярьлаа л да, тийм ээ. Тэгээд ингээд харахаар нэг таныг Киргиз улсад айлталж байхад бол Монголын ардчлал биднэрт бол үлгэр жишээ болж байна гэж тэд хэлсэн байсан, тийм ээ. Тэгээд өнөөдөр болохгүй байгаагаа бид нар ингээд ярихаараа хэрвээ ардчил маань нэг том цул юм аа гэвэл энэ тэндээсээ бас нэг ямар нэг байдлаар хуулийн зохицуулалтаас эсвэл хүсэл сонирхолгүй байдлаас эмтрээ сэтрээд байна уу юу? Ер нь бол би бас энэ гадаад улс оронд айлчлаад очиход энэ бол тухайн одоо улс орноос өөрийнхөө их хуралд үг хэлүүлнэ гэдэг бол асар их гүн хүндэтгэл байдаг. Японы парламентод очиод би нэг 15 минут л үг хэлсэн. Тэгэхэд одоо манай их хурлын гишүүдийн хүлээж авдагаас илүү дотн хүлээж авч ирсэн. Би яг л энд ярьдаг зүйлээ л ярьж байгаа. Нэр төрийн тухай, төр цэвэр байх тухай, ардчлалын үнэт зүйлийн тухай, монголчуудын бас одоо хийсэн ололт амжилтын тухай, анхаарах зүйлийн тухай л ярьж байгаа. Киргизийн парламентэд очиод ярихад тэнд бас тийм байсан. Маш их халуун дотн хүлээж авч одоо тэгж сонсч ийсэн. Тэгээд тэндээс нэг зүйлийг харж байхад бол жишээлбэл Киргиз бол одоо саяхаа дөнгөж үндсэн хуулиа батлаад одоо парламентийн одоо энэ засаглалын замыг сонгоод ингэж орж ирж байгаа улс шүү дээ. Тэгээд тэдний хэлж байгаа бол бид бол ер нь энд бол ганцаардмал байдалд байлаа. Бас л одоо том хөршүүттэй. Тэгээд тэр одоо хөршүүдийн систем нь бол арай өөр, голдуу одоо ерөнхийлөгчийн системтэй тийм орнууд шүү дээ. Тэгэхээр парламентийн замаар яваад тодорхой амжилтанд хүрж байгаа улсууд байна. Би тэнд хэлэхдээ бидэнд та бүхэнд заах зүйл байхгүй. Харин бидэнд та бүхэнд хуваалцах сургамж байна. Ер нь бид бол олон алдаа хийсэн. Тэр алдаанаасаа бид суралцаж явж байгаа. Тэгээд ийм зүйлүүд байна гэд ингээд ярихад бол тэд үнэхээр халуун дотн хүлээж авч байгаа. Тэр парламент тэр үндсэн хуулийнхаа асуудлаар бас өмнө парламентийн дэд дарга тэргүүтээ төлөөлөгчд Монголд ирээд явж байсан. Сая бид нар эдийн засгийн энэ үр өгөөжийг эрх зүйн одоо аргаар хангах гэдэг ийм том хурал хийгээд дахиад энэ асуудлыг ярихад бас тэндээс төлөөлөл хүрээл ирж байгаа. Сая би Германд айлчлагад Германы одоо тэр парламентийн гишүүд цуглаад бас тэнд үг хэлж ийсэн. Тэгэхэд тэр хүмүүс асар халуун дотноор хүлээж авч байгаа. Тэнд одоо жишээлбэл төрийн албатай холбоотой бас л хүндрэлтэй асуудлууд байгаа. Яг л одоо Монгол Германы одоо энэ хөгжлийн төвшин өөр байгаа ч гэсэн тулгамж байгаа асуудлууд бол ер нь ойролцоо шүү. Тэгээд тэрэнд гаргаж ирж байгаа шийдлүүдийг жишээлбэл тэр улс төрийн шийдвэр гаргагчид бол их л сайхан хүлээж авдаг юм байлээ. Тэгээд энэ бүхнээс харахад бид бусдад очиод бас ярих хэлэх үгтэй ийм амжилттай ололтоо дээр нь дутагдaltaй улс байна. Бид дутагдaltaгүй тийм орн биш. Харин дутагдал шүүмжлэл энэ бүхэн ил байх тусмаа бид суралцах ёстой. Монголын нэг гайхамшигтай энэ бусад ойролцоо байгаа орнуудаас ялгагддаг нэг юм бол нээлттэй байдал шүү. Одоо энэ орон нутгийн телевизүүдийг оруулаад Монгол 130 гаруй телевиз байна. 130-аад вебсайт байна. 100 гаруй одоо сонин гарч байна. Тэгээд энэ бүхнээр тал талаас нь өөрөөсдийнхөө өнцгөр өнөөдөр нийгэмд явж байгаа шийдвэр гаргаж байгаа байдлыг үнэлж чадж байгаа. Дээрээс нь ямар ч одоо хүнд гэмт хэрэгт одоо сэжиглэгдсэн хүн өөрийгөө хамгаалах эрхтэй байгаа. Хүний эрх, тэр хүний эрхийг хүндэтгэх асуудал бол асар чухал гэдгийг тавьж өгж байгаа. Хуулийн хэрэгжилтийг одоо жишээлбэл хэлбэрлэлтгүй хэрэгжүүлэх ёстой. Хуулийн өмнө бүгд ижил тэгш байя гэдэг энэ зарчмыг тавьж байгаа. Энэ нь бас цаана тэр хүмүүсийн эрхийг бид хамгаалах ёстой шүү гэдгийг харуулж байгаа. Иймэрхүү байдлаас нь харж үзэх юм бол Монголд бас яг энэ бүс нутагта давуу гэж хэлдэг юм уу? Асуудлууд байгаа. Тэгээ сая миний ярьж байгаа юмыг одоо та яар сонсоод юу гэж нэхэр их л олон шийдэх асуудал байгаа юм байна да гэж. Тэгэхээр би сая бүгдийг хэлсэнгүй зөвхөн төрөө засах гэж оролдоход ирж байгаа 4 жилд бараг
одоо багтахгүйгээр тухайн их хурлаар шийдээд 4 жилдээ багтах уугүй юу гэж эргэлзмээр тийм олон асуудлууд үнэхээр байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ лүгэл гол одоо анхаарлаа хандуулж ажиллая л гэдэг л ийм л гол санааг би сая хэлэх гээд байна л да. Тэр ер нь энэ улсын их хурлын сонгуулийн хувьд их удаж гарлаа тийм ээ. Их удаж гарлаа, их цагт тулж гарлаа, нэлээ их одоо ер нь олон сарвар 3-4 жил дуншиж гарлаа шүү дээ. Тэгэхээр энэ шинэ хуулиар бол мэдээж ирэх шинэ олон зарчмууд зохицуулах харилцаа гэдэг маш олон юмуд шинээр суусан. Энэний өмнө сонгогчид одоо хэр бэлэн байгаа бол гэдэг нь бас яхан. Сэтгэл эмзэглэсэн юм асуудал байна л да. Ер нь яг энэ сонгуулийн хуулийг бараг 3 жил хэлэлцэгдэж гарсан. Яг одоо улс төр гэдэг юм уу мэдээлэлд ойрхон байхыг эрхэмлдэг хүмүүс бол энэ хуулийн талаар нэлээд сайн ойлголттой байгаа баг. Бусад одоо иргэд бол бас ойлголт муутай байгаа баг. Тэгэхээр энэ хуулийг таниулах, хүргэх, наад зах нь яаж саналаа өгөх вэ? За санал өгтөө алдаа гарвал яах вэ? За ялангуяа одоо сонгуулийн байгууллага өнөөдөр төрийн албан хаагч дандаа орж байгаа шүү дээ. Бид нар чинь бас нэг шинэ хууль гаргаад төрийн албан хаагчид намаас төдөлждөг хууль гаргацсан шүү дээ. Нам бусуулдаг одоо намаасаа төдөлждөг. Ер нь цаашаага бүр ерөөсөө намын гишүүн биш байдаг тийм хууль гаргая гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ их зөв хууль, зөв болно. Намын гишүүн биш болоод ирэх юм бол өөр шалгуур тавигдана л да. Мэргэжлийн шалгуур тавигдана. Өмнө гишүүний шалгуур тавигдаад тэрэндээ бусдад дарагдчихдаг байсан. Тэгвэл мэргэжлийн шалгуур тавигдана. Ёс зүйн шалгуур тавигдана. Энэ хүн энэ ажлыг хийж чадах хүн үгүй юу? Энэ шаардлагад нийцэж гин үгүй юу гэдэг ийм шалгуурууд жишээлбэл тавигдах болж байгаа. Тэгээд энэ сонгуулийн хуулийн нэг давуу тал бол хариуцлагын асуудлыг их сайн оруулж өгсөн. Манай ихэнх хуулийн дээр хуулиа баталж дуусахдаа хариуцлага мартчихдаг. Тэр даргын эрх үүрэг томилгоо ингэн барина гэж баахан юм бичээд байдаг болохоос биш. Яг тэр хүн тэр хуулийн заалтыг зөрчвөл, тэр үүргээ хэрэгжүүлж чадахгүй бол тэр эрхээ одоо буруу хэрэгжүүлвэл ямар хариуцлага хүлээх вэ гэдэг бараг зүйл заалт бүхнийх нь араас байж явах ёстой. Тэр зохицуултыг бараг санаатай юм шиг хайдаг байхгүй. Харин энэ сонгуулийн хуулийн дээр шаардсаар байгаа тэр зохицуултууд орсон. Одоо бол сонгуул явагдсны одоо дараачийн өдөр нь дүн гараад тэнд одоо яригдчихсэн олон санал гомдол хариугүй үлддэг байсан бол одоо энэ хуулиар хариутай үлдэж байгаа. Одоо энэ хуулиар бол нөгөө эрүүгийн хэрэг үүсээд тэр одоо нэг сонгогч жишээлбэл санаатаагаар 2 удаа саналаа очиод өгчдөг ч юм уу тийм ээ. Нэг одоо төрийн албан хаагч дээр анхан шатанд ажиллаж байгаа хүн өөрийнхөө одоо ахын одоо байрны нэрэн дээр 10 одоо сонгогчийг нэмээд бичсэн ч байдаг юм уу? Аль эсвэл аль нэг намыг одоо дэмжиж магадгүй хүмүүсийг тэр сонгуулийн жагсаалтанд оруулаагүй одоо санаатаагаар орхигдуулсан байх юм бол энэ үйл ажиллагааны араас нөгөө мөрдөн шалгах ажил явагдана. Тэгээд хариуцлага тооцох ажил явагдана шүү. Энэ бол цоошин орж ирж байгаа харилцаа. Ер нь сонгуул гээд одоо бид 4 жил бэлдэж байна гээд энэ одоо өнгөрсөн сонгуулийн кампанит ажлын үеэр ард иргэд яаж татагдаж орж байна. Одоо яаж хамтарч асуудлуудаа ярьж байна. Маш их ярьж байгаа шүү дээ. Гэтэл энэ бүх юмыг үнгүүдүүлдэг юм бол эргээл сонгуулийн булхай. Эргээл сонгуулийн лөөвөр үнгүүдүүлж байгаа байхгүй. Түүнээс биш иргэд яг сонгосон тэр санал нь сонгуулийн дүндээ тэр чигээрээ тусаад тэр үр дүн гарч ирэх хэрэгтэй. Иргэд хэнийг сонгохыг хүсэж байна яг тэр одоо сонголт иргэд аль намыг аль хөтөлбөрийг ямар хүнээр ямар ажил хийх гэж байна гэж хүсэж байна. Тэр хөтөлбөрийн дагуу тэр дүн тусах ёстой. Тэр дүнг тусгахгүй өөрчлөх гэж оролддог оролдлогууд маш их байсан. Одоо бас хуучин инерцээрээ яваал байна. Тэгэхээр энэ байдал дээр бид нар анхаараа тэгээд ийм үйл ажиллагаа гаргах юм бол нэгэнт үйлдэл хийчих юм бол гэмт хэрэг үйлдэгдсэн, хууль зөрчсөн гэдэг ийм одоо ангил руу ороод өөрийн чинь хойноос одоо тэр одоо хуулийн байгууллага дээр дуудах, тэр одоо иргэний сонгогдох эрхийг одоо хөсөрдүүлсэн, зөрчсөн тэгээ бүр төрийн эрх мэдэлтэй холбогдсон энэ асуудал дээр тийм ээ энэ ардчлалын үндсэн хуулийн зарчим нөгөө бусад хуулинд орсон хариуцлагатай холбоотой эрүүгийн хуулинд орсон тэр одоо хариуцлагын асуудлууд бол мөрдөгдөн шүү гэдгийг энд бас хэлэх нь зөв байна. Яг энэтэй холбогдуулаад яхаар та түрүү ярианда иргэдээр шахуулах хэрэгтэй гэж тодтоглоо л доо. Иргэдийн өөрсдийнх нь хяналт, иргэдийн идэвхтэй оролцоо маш чухал байна ялангуяа. Аливаад хариуцлагатай. Иргэдийн хариуцлага бид нар одоо албан тушаалтанд хариуцлага тооцох тухай их ярьж байгаас өөрсдөө бас хариуцлагагүй байгаад байгаа шиг байна. Энийг яаж идэвхжүүлэх ёстой вэ? Заримдаа энэ талаас яг хоёр талаасаа үнэхээр иргэд хариуцлагагүй байна гэж бас нэг хэлж болж л байгаа.
Гэхдээ хамгийн гол шаардлага бол тэнд нэгдүгээрт хуулийн зохицуулалт, нэгдүгээрт иргэд хэдийд хариуцлагатай болдог вэ гэхээр эрхэн бодитойгоор шилжиж ирэхээр л хариуцлагатай болж байгаа. Улаанбаатар хотод хорооны хурал яагаад одоо сонирхолгүй болдог вэ? Тэнд нэг хэсэг одоо идэвхтэй ахмад настай голдоо хүмүүс ирдэг вэ гэхээр тэр хорооны хурал дээр тэр ард иргэдийн амьдралтай холбоотой асуудал яригдахгүй байгаа байхгүй. Тэнд яг тэр татвараар одоо манай хороон дээр жишээлбэл 200 сая төгрөг ингээд татвараар цуглалаа. Одоо энэнийг юундаа зарцуулах вэ? Хорооныхоо удамжийг гэрэлтүүлгэнд зарцуулах уу? Энд ногоо зүлгээ тарих уу? Энд одоо жижиг дунд бизнес эрхлэх гэж байгаа 2 айл төсөл хийгээд өгсөн байна. Энэ 2 айлд 10 сая төгрөгийг олгох уу? Гэдэг яг ийм эрхийн асуудал яригдах ёстой. Эцсийн эц шууд хэлчихэд мөнгөний асуудал тэнд яригдах ёстой. Дээр нь тэр эрх мэдэл одоо нэг лиценз олгож гэн гэдэг нэг яриад штэ. Энэ эрхийн шилжилт гэдэг бол тэр лиценз өгөх эрх, тэр зөвшөөрлөх эрх л тэр газар шилжиж очсон байх ёстой байхгүй юу? Тэгэхээр тэр одоо жишээл хорооны хурал маш сонирхолтой болно. Тийм хууль гарчих юм бол нөгөө сумын иргэд цуглаж хуралддаг, нийтээрээ хуралддаг, сумын иргэдийн нийтийн хурал, багийн иргэдийн нийтийн хурал чинь асар сонирхолтой болох байхгүй юу? За манай багт энэ одоо 1000-аас дээш малтад хижнээн өрөх байна. Энд одоо малын хөлийн татвар гэдэг юм уу, ийм татвар ноогдуулъя. Одоо бидэнд ийм эрх байна. Энэ одоо арай бага малтад өнгөж малжиж байгаа сая одоо гэрэлсэн энэ 2 залууд бол энэ татварыг хөнгөлж өгье. Эндээс жоохон илүү авнаа. Тэгээд энэгээр орж ирж байгаа мөнгөөрөө суман дээрээ одоо сургуулийн дотор байраа одоо бид янзалнаа гэдэг энэ асуудлыг л суман дээр шийддэг эрхийн л өгч. Тэгэхээр тэр хардаа мөнгөний эрх мэдэл яг тэр асуудал шийддэг эрх мэдэл нь иргэний эрхийг дагаж очихгүй болохоор иргэний эрх чинь хоосон болчиход байна шүү дээ. Өнөөдөр тэр эрх л очихгүй байна. Хамгийн гол юм. Зүгээр хоосон эрх. Монгол ардчил руу орсон. Монгол өнөөдөр одоо иргэн эрх чөлөөтэй орн гэж яриад байна. Яг үнэндээ бол дарга нарт тэр эрх нэрээ суудсан байгаа болохоос биш. Тэр өөрсдөө байгаа эрхээ иргэн лөө шилжүүлэх тийм хуулийг батлахгүй байна. Тэгээд иргэн тийм хуулийг батлаад өгчхөөр нөгөө татвар ярьж байгаа иргэн чинь маш хариуцлагатай болдог. Тэр хуралдаа ирдэг, тэрэндээ оролцдог. Хариуцлагатай болохын хэлээр үйл ажиллагаа нь бодиттой болдог, улам бүтээлч болдог байхгүй юу? Ингэж л бүгдээрээ газар хөгждөг. Айл нэг сумын хөгжлийн асуудлыг Улаанбаатарт биш тэр сумыг хөгжих боломжийг тэр сумын иргэдэд нь олгож өгөх ёстой. Жишээлбэл ашигт малтмал гээл аймаг дээр эргэж байгаа. Одоо ашигт малтмалын шинэ хуулинд бидний барьж байгаа гол зарчим тэр шүү дээ. Хэрвээ нэг ашигт малтмалын орд илэрх гэдэг юм уу тэр сумын нутаг дэвсгэр дээр хайгуул хийлгэнэ гэдэг асуудлыг тухайн сумын иргэд нь шийдээгүй болвол тэр ашигт малтмалын лицензийг хэн ч олгохгүй. Анхны шийдвэрийг ард түмэн л гаргана гэж. Одоо бүр тийм одоо жишээлбэл бүр хэдэн сум дамжсан том ашигт малтмалын тухай ярил л да том хайгуулын тухай. Тэгэхэд тэр хэдэн сум дамжсан ард иргэд олонхороо тэр асуудлыг шийдээд дэмжээгүй болвол тэр бол хаалттай. Одоо яг ийм харилцаа руу орох гэж байгаа. Өмнө нь бол зүгээр л ашигт малтмалын лицензийг хэдэн зуугаар нь тийм ээ тодорхой хэмжээгээр одоо нэг хүнд олгож байгаа лицензийг хязгаарлая гэж байгаа. Би хувьдаа тэрнийг дэмждэг. Тэгэхээр ийм зүйлүүдийг бид нэр хязгаарлаа. Тэгээд тэр эрхийг өгөх хэрэгтэй. Одоо энэ хамгийн их яригдж байгаа ашигт малтмалаасаа юм уу? Тэр татвараасаа тэгээд орон нутагт бий болж байгаа тэр үндсэн хөрөнгөнүүд гэж байдаг. Айлууд одоо том хашаа барьж байна, том байшин барьж байна. Нэг айл нь гэртэй байна. Хөөхий хашаандаа ганц гэртэй нэг жижиг амбартай айлаас бол авдаг татвар 100 төгрөг. Гэтэл эндээ 3 одоо давхар байшин барьсан аймгийн засаг даргын хашаанаас бол авдаг татвар нь 500 мянган төгрөг ч юм уу тийм ээ. Тэгээд үндсэн хөрөнгийн тэр орж ирж байгаа татвараар тэнд байгаа иргэдийн асуудлыг шийддэг. Үндсэн хөрөнгийн татварыг орон нутагт өгдөг байхгүй юу? Хэрвээ ийм татвартай Улаанбаатар болчих юм бол, ийм татвартай одоо сумын төвөд бий болчих юм бол, аймгийн төвөд бий болчих юм бол тэнд хөгжил шал өөрөө шийдэгдэнэ. Тэгэл нөгөө нэг хураамжууд гэж яригддаг. Тэндээ хурагдаад асуудлаа шийддэг байх хэрэгтэй. Гэхдээ тэр мөнгөнийх нь эрхийг өгөхгүй шүү дээ. Одоо ойлгож байна уу? Яагаад тэр хуралд хүн ирэхгүй вэ? Ямар учраас тэр иргэн хариуцлагагүй байгаад байна гэхээр тэнд шийдэх юм алга шүү дээ. Гэхдээ би очиод яах юм бэ? Тэнд нэг очиод багийн дарга сонсон, сумын дарга сонсоод нэг дарга хараал гарна шүү дээ. Айгүй бол тэр дарга нь ч эрх мэдлгүй л байгаа байхгүй юу? Тэр дарга бол манай их хурлын гишүүн гэж ярьдаг. Манай их хурлын гишүүн энд нэг 40 сая төгрөг тавиулах ёстой, 400 сая төгрөг тавиулах ёстой. Тэр их хурлын гишүүний тэр төгрөг гэж ярьдаг. Одоо бүр тийм нөгөө нэг арх гэдэг юм Монголын нийгэмд буруу ёс заншил тогтоосон гэдэг шиг энэ улс төрчдийн энэ увайгүй үйлдэл улсын их хурл дээр гарч байгаа энэ увайгүй үйлдэл 20-50 сар байхад одоо хүлээж авахгүй байгаа энэ увайгүй үйлдэл бол Монголыг ялзруулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ялзарлын энэ замыг одоо
Зогсоох хэрэгтэй. Одоо бас нэг юм бол хангалттай шүү дээ. Одоо зогсоох цаг нь болсон. Тэгэхээр энэ үйл ажиллагаануудыг энэ шинээр бүрэлдэх их хурал эхэлж л хийх хэрэгтэй. Тэгэхээр бид нар их заваарсан. Зүгээр яг тэр буруу жишг гэж ярьлаа тийм ээ. Тэр буруу жишгтэй зөв би сэтгүүлчний хувьд сонирхдаг юм л да. Нэг хүн буруу үйлдэл хийхэд тэр нь ингээд цаашаа жишг болоод огтоод хүмүүс дуурайгаад энэ ингэж болж байгаа юм чинь ингэж болдго юм байна. Чанар илүү идэг юм аашаа. Ийм юм болгон дээр ингээд шатнд яг үнэ гараад байгаа юм л да. Нэг буруу хүн одоо жишээл байгууллагын удирдлага дээр гараад ирэхдээ тэр байгууллага дотор буруу жишг тогтдог тийм ээ. Тэр нь цаашаа хажуу. Нэг аймагт одоо нэг буруу удирдлага гарч ирээд буруугаар асуудал шийдээд байгаа бол тэр жишг болвол ингээд бүр халдварлцдаг. Улсад одоо буруу одоо тийм удирдлага буруу бодлого явж байгаа бол ягаад манай энэ ерөөсөө нэг л юмыг тавхан ойлгох хэрэгтэй шүү дээ. Иргэдийн амьдралын асуудал энэ шийдээд явах боломж нь байна, чадвар нь байна, эдийн засаг бусад олон асуудлаа шийдэж чаднаа. Манай хамгийн гол шийдэж чадахгүй байгаа юм улс төр дотор л байгаа шүү дээ. Ер нь юм бол толгооноосоо ялзарж байгаа. Тэрэн дотор одоо ерөнхийлөгчөө оруулаад бүх зүйлээ оруулаад бид нар ярих хэрэгтэй байхгүй. Гэхдээ энд ерөнхийлөгч өөрөө нэг юм байр суурьтай, бусад нь өөр байр суурьтай байна гэдэг бол бас юм шийдэгдэхгүй байж магадгүй. Тэгэхээр энэ байр суурийг хаанаас авж байгаа вэ гэхээр нэг л зүйлийг ойлгочих хэрэгтэй. Миний энэ ажиллах гэж байгаа 4 жил бол одоо мөнхийн хугацаа биш юм аа. Би энэ ажиллаа хийх гэж ирэхдээ дахиад би хэлээд байгаа. Би хэцүү асуудал шийдэх гэж ирсэн. Өнөөдөр Улаанбаатарт газартай холбоотой асуудал, энэ чиглэлдээ сууж байгаа асуудлыг шийдэх гэж байгаа бол Монгол улс дэлхий дээр нэг хүнд ноогдох газар нутгийнхаа хэмжээгээр хамгийн том газартай орн шүү дээ. Одоо би жижигхэн оронд айлчилжсэн Хорват гэдэг Европын оронд тэр орны хилээр явж ороод одоо тэр нийслэлд нь буух хүртэл ингээд явхад тэр орн тэр чигээрээ ингээд нөгөө нэг айлууд нь тараад байрлцсан. Ногооны газар, байшин, хашаа тэгээд ингээд бүр ингээд байрлцсан. Үгүй яагаад Монгол ингэж байрлаж болдгоо юм бэ? Яг тэр газартай холбогдсон зохицуултыг яагаад ингэж хийж болдгоо? Энэ замын хажуугаар Улаанбаатараас хэдэн километр сумын төвийн айлууд нь ч гэсэн тийм ээ. Ингээд тус тусдаа газар аваад арай холхон шиг байгаа тэр дэд бүтцийг бүрдүүлэх тэр үүргийн төр хүлээгээд юм уу хамтарч шийдээд аль эсвэл тэр дэд бүтцийг тухайн төвшөнд нь шийдээд явж болж байгаа шүү дээ. Газрын гүний халуун малуун гэд өнөөдөр шийдэх шийдлүүд бол хангалттай байна. Нарны зай май заавал тэр төвийн шугамтай холбогдоод байхгүйгээр шийдэх боломж бол төмөрөө байгаа шүү дээ. Тэгвэл энэ монголчууд яагаад энэ уудам өргөн газар нутагтаа сайхан тэлж сууж болохгүй вэ? Тэгэхээр тэр эрхийг бодтойгоор яг иргэндээ өгөөл за энэ танах шүү юм чимгээ энэ танах хэдэн ам бүлтэн байна. За энэ танах шүүгээд ингээл зураал хийх тэр хэцүү ажлыг л тэр дарах гэж явж явах хэрэгтэй байхгүй юу? Манайхан чинь тэр ажлыг хийхгүй тэр газрыг нөгөө нэг барилга барих гэж байгаа бизнесмен араар нь худалдаж 2-3 хүн уралдуулаад за хэдийг өгөх гэж байна, дэдийг өгөх гэж байна уу гэж уралдуулж шийдэл тэгээд тэрнийг авилгалын хэрэгсэл болгоцсон. Тэгээд тэрнийг авилгалын хэрэгсэл болгосон өөрт нь ч ашигтай, дээрээс нь одоо хийж байгаа ажилдаа ч амар тэгэж модон метр барьж алхах хэрэггүй болцсон л байгаа байхгүй. Тэгэхээр тэр метрийг бариад алхаад тэр газрыг яг эргүүлээд баталгаажуулаад баяр сайхны одоо яг нэрэн дээр баталгаажуулаад тэр гэрчлэгийг нөгчдөг. Тэгээд тэр газар дээр харин одоо байшин барих гэж байгаа бол баяр сайхантай ирж ярих хэрэгтэй. Түүнээс биш засаг даргатай ярих хэрэггүй байхгүй. Одоо манайх дандаа засаг даргатай ярьж байгаа шүү дээ. Сумын төвөгдчил адилхан засаг даргатай ярьдаг, тэнд байдаг хүмүүстэй ярьдаг, өнгөтэй өттэй газар аймгийн төвийн хажууд Улаанбаатарт ч гэсэн тодорхой албан тушаалтантай ярьж идэг. Энэ буруу байхгүй юу? Тэгэхээр дахиад хэлье. Иргэндээ тэр бодтой эрх мэдлийг шилжүүлээ. Тийм хуулиуд гарга. Тийм шийдвэр гаргаж байгаа. Тэрний төлөө явж байгаа их хурлын гишүүнийг бол хэдэн ч удаа сонгож болно. Тэрний төлөө явахгүй байгаа улсуудтай бол хариуцлага тооцох хэрэгтэй болж байна. За ингээд ярилцлагын цаг дуусах гэж байна л да. Тэгээд бид нэр өнөөдрийн яриа бол хөгжил төрх олон гарц байгааг тэнд бас юу тулгараад байгааг ярьсан яриа боллоо гэж бодож. Тэгээд би ярилцлага бас нэг гоё өнгөн дээр дуусгамаар байна. Та сая хэдхэн хоногийн өмнө Лондонд явах гэж байгаа тамирчтай үдэж гарах ажиллагаанд оролцож үг хэлсэн л дээ. Тэгээ энэ ажил бол биднийг их тийм сайн сайхныг хүлээсэн, гоё хүлээлтийг бий болгосон тийм үдэлт байлаа л да. Тэгээд яг тэрэн шиг одоо яг сонголтын өмнө сонгогчтой хандаж одоо эн чинь бас л таны хэлдгээр төрөө байгуулад төрөө засах 4 жил ирэх гэж штэ. Тий. Тэгэхээр сая одоо Лондоны тамирчдыг үдэж яхад бол үнэхээр бас нэг Монгол хүний хувьд бид нар Монгол үндэстний хувьд бахархал төрж байгаа.
манай тамирчдын сүүлийн 4 жилд гаргасан амьд аваад үзсэн. Тэгэхэд 2010 онд одоо манай тамирчдын тэр олимпийн эрх авдаг, төв дэлхийн аваргууд тэндээс авж байгаа медалийн хэмжээ бол дандаа доотлол нь 30%-аар зарим онд 2 дахин нэмэгдсэн байна. Нөгөө олимпийн эрхийн жилийн тэмцээнүүдээс авж байгаа медаль нь бүр 10 оныхаас 11 оных нь бүр 2 дахин нэмэгдэж байгаа шүү дээ. Нийтдээ 567 медаль. Энэ бол үнэхээр Монголын төвхөндийн сүүлийн 4 жил бол маш амжилттай. Тэгэхээр би энэ дээр юу гэж хэлэх гээд байныг вэ? Тамирчин хүнд бол тэр эрх нь очсон байхгүй юу? Тийм байгааз. Сэрод бол гүүгээд одоо марафонд гүүгээд хэдэд орох вэ? Олимпийн эрх авсан Монголын анхны тамирчин болох тэр эрхийн Сэродтой хамт төрсөн тэр эрхийн одоо тэр эрхээр нь хуулиар нь баталгаажуулал өгсөн байна шүү дээ. Яг энтэй адилхан эрхийн лар дэргэдтэй өгчлөлтөө. Тэр тамирчдын өөрийнхөө салбарт гаргаж байгаа амжилтыг хүн бүхэн өөрийнхөө салбарт өөрийнхөө амьдралд гаргах боломжтой л байхгүй юу? Энэ эрх чөлөөтэй нийгмийн чинь нэг сайхан юм бол тэр тэгш боломжийг л ард иргэдэд олгодог. Түүнээс биш тэгш хуваарлтын асуудал биш. Өнөөдөр би уг нь хөндий гэж бодож ирсэн асуудал жишээлбэл халамжийн асуудал байгаа. Энэ халамжийн асуудлыг яаж шийдэх үү гэдэг маш тодорхой санаа надад байгаа. Тэгээд ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсээ урамшуулад халамжлах ёстой ахмадаа, хүүхдүүдээ, залуу ээжүүдээ, тэр дэмжих ёстой оюутнуудаа, тэр улсуудаа дэмжиж, хөдөлмөрийн мэргэжилтэд иргэдэд дэмжиж, бусдын ажил хөдөлмөр хийхэд нь уралдуулах хэрэгтэй. Гэхдээ улс төрд бол нэг зовлон байгаамаа. Нэг асуудлыг одоо жишээлбэл урьдчилж шийдэж болдгоо заавал алдаа гаргаад дундуур нь явж ээж нөгөө бэлэн мөнгөний түгээл тараалт гэдэг шиг тэгээд энэнийг шийдээд одоо эх 4 жил бол би их бүтээн байгуулалтын жилүүд байх болов уу гэж бодож байна. Их тийм иргэнд эрхэн шилжсэн шудраг ёс руу монголчууд одоо нэг алхам урагшилсан нээлттэй болсон, илүү амжилттай болсон ийм 4 жил байх бах. Ер нь сүүлийн 22 жил бол маш олон хүндрэлтэй асуудлуудыг бид нар ярьсан. Гэхдээ тухайн зүйлүүдийг бас шийдээд явах гэж оролдож байсан. Гэхдээ төрийг тойрч хөрөмтлөгдсөн энэ асуудлуудыг шийдэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ эрхийн боломж нь байхаар манай ард иргэд бол шийдэж чаддаг юм байна. Олимпийн аварга болтол хүрээд ирдэг юм байна. Дэлхийн аварга болтол одоо тэр медалийнхаа тоог нэмж болдго юм байна. Энэ боломж бол Монголын ард түмэнд байгаамаа гэдгийг хэлэх гэсэн. Тэгээд одоо энэ сонгуульд орох гэж байгаа энэ чухал үед одоо үнэхээр өнөөдөр хэлье гэж бодсон хамгийн гол санаагаа хэлье гэж бодож байна л да. Энэ жилийн сонгуул бол одоо энэ 6 сарын 28-нд тийм ээ. Ажлын өдөр таарж байгаа 4 дахь өдөр байгаа хаа. Тэгэхээр ажлын өдөр таарж байгаа. Яах гэж ажлын өдөр тааруулж их хурл баталсан бэ гэхээр энэ бол бас зүгээр ч нэг тохиолдлоор ингэ тааруулаагүй байх гэж би хөвдө бодож байгаа. Магадгүй сонгогч таны одоо яг телевиз үзээ сууж байгаа хүний хувьд таны энэ 4 жилд хийх хамгийн чухал ажил байж магадгүй шүү. Та ажлаа өдөрт 8 цагаар төлөвлөж гэрээсээ гардаг байх ажлын өдөр тийм ээ. Тэгвэл та одоо сонгуульд очиод санал өгнө гэдэг бол магадгүй нэг 2-3 минутын ажил байж магадгүй. Гэтэл та ирэх 4 жилийнхаа улс орныхоо амьдралыг шийдэх, өөрийнхөө амьдралыг шийдэх хамгийн чухал. Өнөөдөр Монголын нийт хүн амын 3/2 нь сонгуулийн насанд хүрсэн иргэд байгаа. За энэ 3/2-оос нэг 70% юм уу 80% нь сонгуульд оролцлоо гэж бодъё л да. Наад зах нь таны ард 2 хүний хувь заяа шийдэгдэхгүй үлдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр залуучуудаа уриалаад өглөө би бол нэгэнт ажлын өдөр учраас ажилдаа явах гэж байгаа юм шиг эрт очиж саналаа өгөх хэрэгтэй. Энэ жил тэр одоо сонгуулийн санал тэмдэглэх тэр машин руу хийх гэ тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа. Тийм учраас манайхан ч нэг тийм унтаж үд дундын үед босоод тэгээд нэлээд үдээс хоош очиж одоо өгөх гээд нэг бол орой мартцсан давх гэж яваад одоо ингээд өгөх гээд тэгээ бөөн асуудал болдог. Тэгэхээр ийм зүйл битгий гаргаа. Харин бүр тэр өдөр ажилтаа байгаа бол ажил төлөвлөсөн бол эхлээл сонгуул явчих. Ерөөсөө 7 цагт сонгуулийн хэсгийн хороо нээгдэнэ. Тэгэхээр би аль хэсгийн хороонд манай гэр бүл очиж саналаа өгөх вэ гэдгээ тогтоогоо даммаар байна. Хөдөөний улсууд бол машиндээ бензинээ хийж бэлдээрээ. Морио ойрхон уях хэрэгтэй. Зарим улсууд одоо мориороо явж саналаа өгнө шүү дээ. Тийм учраас тэр чөдөр тушаага бэлдэх хэрэгтэй. Тэр машин мотоциклийнхаа бензинийг одоо бэлдэх хэрэгтэй. Төвнийг зассан байх шаардлагатай. Хотын улсууд бол сэрүүлгээ эрттэй авах хэрэгтэй. 7 цагтаа л тавь. Тэгэл 7 цагтаа тавиал болж өгвөл 6:30 тавиад 6-ад тавиад эхний одоо сонгогч болоод эхлээд очиод өгчих юм бол хамгийн чухал ажиллаад дөнгөж нар гарч яхад л очиж шийдэх хэрэгтэй. Би хувьдаа тэгэж бодож байгаа. Би бас санал өгнө. Би бол эрт очиж өгье гэж бодож байгаа. Яг л ажил эхэлж байгаа юм шиг эрт очиж өгье. Ингээд эрт очиж өгч асуудал шийдэхгүй бол нөгөө цаг хугацаанаасаа болоод юм хоошилж саналаа өгч чадсангүй, барьсангүй гэсэн ийм асуудал яригдахгүй. Үүргээ хариуцлагатайгаар өөрөө хэрэгжүүлж чадаагүй байж
Тэгээд янз бүрийн одоо шалтгаан тайлбар тавьдаг, янз бүрийн одоо тийм хууль зөрчсөн үйл ажиллагаа гаргах гэж оролддог ийм зүйл бол байж болохгүй шүү. Мэдээж энэ сонгуультай холбоотой шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлууд гарч ирж магадгүй л дээ. Тэгэхээр хуулиндаа заагаад өгсөн тэр хуулийн хүрээнд шийдвэрлэхийн төлөө явнаа. Энэ ард иргэдийн одоо санал тэр одоо сонгуульд зөв тусдаг, тэр одоо сонголт нь яг л тэр сонгосон хэвээр нь гардаг байлгахын төлөө ажиллаж байгаа. Сонгуулийн хэсгүүдэд хэдэн мянгаараа манай төрийн албан хаагчид хөөрхийн нөгөө багш нар тэгээд одоо бусад улсууд маш их дайчлагдаж ажиллаж байгаа цэцэрлэгийн одоо ажилтнууд ер нь төрийн үйлчилгээний албан хаагчид ихэнх нь л өнөөдөр сонгуулийн хэсгүүд дээр ажиллаж байна. Тэр хүмүүсийн ажлыг бас хүндэтгэх ёстой. Тэр хүмүүс ч ажлаа өөрсдөө их хариуцлагатай хийх ёстой. Ингэж энэ одоо яригдсан 4 жил зарим хүмүүс бухимдсан байж магадгүй, үнэхээр төрийн ажил болохгүй байна гэж бодсон байж магадгүй. Өнөөдөр төрийг бүтээх эрх энэ 6 сарын 28-нд танд Монголын ард түмэнд Монгол улсын иргэн танд олдож байгаа. Тэгэхээр энэ эрхээ л эдэлж сонголтоо зөв хариуцлагатай шударгал хийх хэрэгтэй. Энэний үр дүнг нь гараад ирсэн хүмүүсийн хэрэгжүүлж тэр улсын их хурлыг шахаж ажиллах ажлыг би ерөнхийлөгчийн хувьд хийнэ. Энэ улсын их хурл гээд одоо улсын их хурлын сонгуул гээд намууд сонгуульд орцсон бижгэнж байгаа энэ үед энэ одоо сайд дарга нар энэ дэвшиж байгаа улсууд завгүй байгаа үед би юу хийсэн бэ гэвэл би энэ шүүхийн шинтгэлийн хуулийн дээр ажлын хэсгээ ажилуулж байгаа. Ашигт малтмлын хуулийн дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Архины эсрэг хуулийн дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Цагдаагийн одоо албаны хуулийн дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Улс төрийн намуудын тухай хуулийн дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Төрийн албаны хуулийн дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Ийм байдлаар энэ их хурл ингээд цуглаад ороод ирэхдээ тэр хуулиудыг санаачлаад гар дээр чинь одоо тэр шийдвэрийн төслүүдийг тавих ажлыг би хувьдаа өөрөө зохион байгуулж ингэж хийж байгаа. Тэгээд мэдээж энэ хуулийг зөвхөн ганц ерөнхийлөгч санаачилдаг биш ихэнх зүйлийг бол мэдээ засгийн газар санаачилдаг их хурл идэвхтэй оролцдог л доо. Тэгэхээр гарч ирэх их хурл засгийн газрыг бол одоо ажилуулнаа. Тэр мөнгө албан тушаал руу дайрахт нь хазаарын жоохон татдаг. Ард иргэдийн өмнө тулгамдж байгаа тэр одоо шударга шаардлагатай асуудлыг шийдэхэд жоохон ташуурддаг ажлыг бол ерөнхийлөгчийн хувьд хийнэ. Ингээд ард иргэдээр цогцогтой энэ сонголтоо одоо зөв тэгээд шударга тийм ээ хийж тэгээд тэр санал нь төрд маань одоо тусч эх 4 жил үнэхээр монголчууд бүгдээрээ хөгжил дэвшилээд алхсан олон асуудлыг шийдсэн ийм 4 жил байж чаднаа. Би үнэхээр ард түмнийхээ тэр итгэл ирээдүйд итгэж байгаа. Хүмүүсээс асуухад 80 гаруй хувь нь би ойрын ирээдүйдээ итгэж байна гэж хэлсэн байлээ. Тэр ирээдүгээ тодорхойлох өдөр бол энэ сонгуулийн өдөр болж байгаа шүү. Энэ бол хариуцлагатай өдөр шүү. Эрт босч очиж саналаа өгөөрэй гэж хэлэх байна. За баярлалаа. За ингээд бидний ярилцлагын цаг өндөрлөө. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт Монгол улсын ерөнхийлөгч захиагийн илүүдэрж оролцлоо. Ярилцлага маань орон даяар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр шууд дамжлаа. Анхааран үзсэн үзэгч, анхааран сонссон сонсогч та бүхэндээ баярлалаа. Баяртай. Танд баярлалаа. За